За сайн байцгаана уу эрхэм мэнд үзэгч сонсогчдоо Жошогийн подкастын episode 5 эхлэх гэж байна. Тэгэд манай подкастыг сонгон үзэж байгаа энэ олон сонголтуудаас клик хийсэн хүн болгондоо маш их баярлалаа. Өнөөдрийн манай зочноор one and only Genji. What's up bro? За. Цаг зав гаргаж хүлцэн ирсэнд баярлалаа. Сонь сайхан юу вэ? Байжлаа тэгэл ер нь л байнгын л завгүй байдаг дөө тэгэл цамаг мом гэл одоо нэг цамгаа дуусгах гал тэгэл дунд нь ажил. Өнөөдөр эрхэм мөндөс үзэг сонсогчдоо хандж хэлгээ бит хоёр урлаг уран сайхан гэхээсээ илүү аль болох хотын соёл, дэлхийн хотууд, аялал тэгээд нийгмийн сэтгэл зүй, залуусын амьдралын талаар ярилцгаална. Тэгээд Вьетнам, Филиппин, Тайван, Шанхай, Хонконг гэл яриулаас биднэрт ярих олон орон том хотууд байгаа. Тэгээд хэдүүл Гинжингийн талаар бол бүгд сайн мэдж байгаа, танилцуулах шаардлагагүй. Тэгээд ярилцлагуудаас нь бэкграундыг мэдж байгаа учраас хэдүүлээ зүгээр л шууд үнцэн ажилдаа оръё. За тэгээд хэдүүлээ баг зэрэг оршил тавьсан дээрх. Манай подкастын бас үзэгчдээс гадна, сонсогчдоос гадна манай подкаст маань 88.8 радио FM-ээр за Эрдэнэт хотын Эрдэнэтийн дуу хоолой, Дархан хотын Эхлэл радиогоор бас цацагддаг. Тэгээд радио сонсож байгаа сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр маань За тэгээд Улаанбаатар ч явах Эрдэнэт дарахны бүх сонсогчдоо бас тусгай мэндийг өргөе. Яг хэдүүлээ нөгөө Гинжингийн Германд төрсэн, яг энэ Германд өссөн тэр хүүхэд наснаас эхлээд явал зүгээр болоо гэж бодож чинь. Тэгээд хэднээс хүртэл Германд байлаа. Манч Германд бүр өсөөгөө тэгэл ер нь маа ээж аав нэг тэнцээ сургуульд байх оюутан байхад нь би төрөөд тэгээд 2 настайдаа Монголд ирээд тэг яг цаашдаа нөгөө аялал жуулчлалын компанитай байсан болохоор тэгэл тентгийн нөгөө жуулчдтайгаа найзууд болцсон жуулчдээр нь очиж мочдөг ч юм уу те. Тэгэл жоох нааш цаашаа очиж мочдөг тийм байс. Тэгэхээс яг тэнцээ тийм буруудан тэгж өсөг. 2 хүртэл байсан гэсэн үг хамгийн анх. Зөв. Шинжилтэй гэсэн үг. Гүү. Монголоор яаж аа. Хятад иргэжлээ. Тас. Тайван. Чавыг чинь нэг дуу байсан чи юу лээ? Хятад дуу хэлээ юм би. Хятад дуулаа муулаа гэж. Тайван as my second home гэж хэлсэн байхгүй юу? Миний хоёр дахь Тайван бол миний хоёр дахь гэр гэж хэлсэн чи уурлаацсан. Тэгээд яг би бол гайхчлаасан. Яагаад миний хоёр дахь гэр Тайван байж болохгүй юм бэ те? Би нэг дахь гэр гэж хэлээг шүү те. Гэхдээ нэг дахь гэр байсан ч ер нь хүмүүс тамаагүй шүү дээ. Ер нь бол те. Миний хоёр дахь гэр бол жишээлбэл Чикаго шүү дээ. Басцсан. Тийм хайртай хоолчод өгцөн байдаг шүү дээ. Хайртай тэнцээ байнга очдөг тэр хоёр дахь гэрээ гэж боддог газар байж болно шүү дээ. Гэхдээ нэгт мэдээж Улаанбаатар Монгол байж болж байна те. Тэгсэн мөртлөө хоёр дахь ингээл би бол нэрээ Токиод хайртай би бол Токиог хоёр дахь гэрээ гэж боддог гэж нэг хүн хэллээ гэсэн буруутна гэсэн үг биш шүү дээ те. Тийм. Иймэрхүү юмнууд бас амар сонь одоо энэ нөгөө нийгмийн сэтгэл зүй талаас нь би бас их энэ подкастыг чиглүүлэхийг хүсэж байгаа. Ер нь бид нар яг юу болоод хүмүүс яг хаана те. Бидний хотын талаар ч юм уу Улаанбаатар хот ийм тийм байна гэж яриад байгаа. Монгол улс ийм байна гэж яриад байгаа. Яг үндэ энэ чинь ингээ хүн байхгүй бол зүгээр шүү дээ. Зүгээр л хот шүү дээ. Канадаас Онтариогоос яг адилхан хүйтэн цаг агаартай газраас нэг 3 сая хүнийг Улаанбаатар тавьчих юм бол Улаанбаатар өөрчлөгдөх болов, хөгжчих болов гэдэг талаас нь. Дээрэс нь дөрвөлжин байшин дунд байгаа хүмүүс нь илүү чухал асгаас дөрвөлжин байшингууд нэгч тийм чухал биш. Тэгэхээр тэр хүмүүсийг нь юу тодорхойлох юм бэ гэдэл сэтгэл зүйн байдал нь тодорхойлно үстэй. Оюун санаа, сэтгэл зүйн байдал, нийгмийн сэтгэл зүй. Тэгээ одоо яг монгол хүмүүс хаана яаж ийн ямар хуу төвшөнд байна, юу болоод байна гэдгийг ялангуяа уран бүтээлчд илүү сайн мэдэрдэг. Яа тэгэхээр нөгөө байнга материал гаргаж тавьж байгаа. Өөрийн гэсэн контент гаргаж тавьж штэ нийгэмд намайг шүүмжил гэдэг те эрхийн нөгөө тэгэнгүүт тэндээс ч маш их тийм реакшнууд орж ирнэ. Тэгээ тэндээс нь хүмүүсийг ингээд бид нэр хүссэн үсээгүй ингээд коммент унших үе байдаг штэ те. Тэндээс нь за хин юу болоод байна яах гээд байна гэдгээс нэгээ бид нар нийгмийн сэтгэл зүйг тань мэдэх боломжтой байдаг. Тэгээ энэ тал дээр ер нь монгол хүмүүсийн сэтгэл зүй ямар хуу байна гэж бодож байна чи. За номер 1-т бол амар стресстэй байгаа хаа. Амар стресстэй, депресстэй байгаа бах. Тэгээд одоо ингээл Facebook дээр ингээл
Facebook орохоор л ингээд амар хараал марал байдаг шүү дээ. Тэгэл 50 их мэгч хүртэл хийхгүй юм бичсэн тий. Тэр бол миний бодлоор тэгэл яг бас яг тэр нийгмийн одоо тэр сэтгэл зүйн бас нэг илэрлэл бах та тий. Тэгээ түрүүн хэлсэн шиг яг Онтариогийн 3 сая хүнийг гинжээ авчрах юм бол хөгжихүүгүй гэдэг дээр хөгжиж магадгүй ш арай илүү хөгжиж магадгүй. Яагаад гэвэл тэд нар илүү гэсэн үг биш. Зөвхөн тэд нар тэнцэн арай стресс багтай ч юм уу. Одоо арай стресс багтай багтайгаар ярих юм бол стресс багтай байж магадгүй. Стресс багтай хүмүүс одоо энэ ч ирээд яах юм бол арай бие биенээ дэмжих нь илүү өгч юм уу те. Бие бинийгээ муухай үгээр хэмлэх нь арай бага ч юм уу те. Тийм байх юм бол илүү нөгөө тамийн тоогоо гэдэг чигтэй. Тамийн тоогоо нь арай бага байх магадaltaй шүү. Тэгэхээр тэр бол тэр Канад хүмүүс монголчуудаас илүү гэсэн үг биш. Монголчууд бол миний бодлоор хамаагүй ухаантай хүмүүс байдаг. Гэхдээ одоогийн энэ ядуу буурай нийгэм тэгээд энэ нөгөө дээр байгаа авилгал хээл ахуул гэдэг ч юм уу энэ бүх муу юмнууд ингээд бүрдснээс болж монголчууд одоо нэг тийм хэцүү цаг үеийг туулж байгаа байх гэж би бол бодож байгаа. Ер нь бол одоо манай үзэгч сонсогчид ч гэсэн нийлж байгаа шүү дээ. Санал нийлж байгаа хаа. Одоо монгол хүмүүс жоохон стресстэй байна гэдэг нь бол үнэн шүү дээ. Бид нар өөрсдөө ч стресстэй байгаа шүү дээ. Харин тий. Би ч стресстэй байж орж тэгэнгүүт юу биднийг стресстэй үлээд байна гэдэг шалтгаануудыг бид нар ингээд олоод жоохон ойлгочих юм шиг. Эсвэл монгол хүмүүс явгын занд нь юм уу? Эсвэл энэ хотын дэд бүтц юм уу? Энтэр гээд ярих юм бол бид нар тэр учир шалтгаануудыг олчих юм бол илүү шийдлүүдийг гаргаж ирэх магадлал өндөртэй тий. Тэг нэг ийм үг байдаг шүү дээ нөгөө сайхан цаг одоо сул дорой хүмүүсийг авчирна. Сул дорой хүмүүс хэцүү цагийг авчирна. Хэцүү цаг хүчтэй хүмүүсийг авчирна. Хүчтэй хүмүүс сайхан цагийг авчирна тий. Тэгээ буцаагаад ингэ тойроод нөгөө хүчтэй хүмүүс сайхан цагийг авчирсан чинь сайхан цаг нь буцаагаад сул дорой хүмүүсийг авчирдаг. Тэг ингээд ийм тойрог болоо ш тий. Миний бодлоор тэгээ одоо ингээл одоо яг Чингис хаанаас ахуулаад одоо ингээд амар Монгол хүчрхэг байсан те. Тэр хүчрхэг хүмүүс сайхан цагийг авчираад сайхан цаг нь сул дорой хүмүүсийг авчираад одоо яг тэрэн дээрээ сайхан сул дорой хүмүүсд нь юуг авчираад одоо энэ хэцүү цагийг авчирсан. Яг хэцүү цаг дээр явж байгаа болоо гэж би бодоод байгаа шүү дээ. Энчнээс одоо шинэ үеийн залуусууд те. Одоо энэ generation Z дараачихын альфа гэдэг үл юу вэ? Тэд нэр шинээр төрсэн дүүнер ч юм уу те дахиж хүчтэйгээр гарч ирж одоо сайхан цагийг авчрах байх гэж би бол итгэдэг байхгүй. Дэлхийн хотуудын амьдрал, залуусын амьдрал хамгийн удаан байсан гадны хот ямар хот байсан? Тайваны 2 дахь гэртэл Гавшин гэдэг хоттой хав гэдэг байсан. 4-5 жил байлаа. Тий. Далайн эргийн хот те. Тий, далайн эргийн өмнөд зүгийн. Хэдэн үнэтэй? Яг Улаанбаатар шүү дээ ер нь. Сайхан. Улаанбаатар ч одоо сая 5 за одоо 2 сая бараг хүрч байгаа те. Яг тэр хвцэл 2 саяас жоох их гэж магадгүй тийм бил. Дотор өрөнд байсан уу хэдэн баг. Ихний семестрт дотоороор тэгэл ерөнхийдөө тустай амьдэрсэн дөө. Тустай апартмент түрээслээл. Тий. Румэттэй найзууд. Угаасаа яг нөө тентхийн одоо дотор байрч юм уу? Ер нь бүх юм айгуу гоё хямдхан л та. Амьдрах одоо би бол бас нөгөө хүмүүсүүдэд сонирхож байгаа ч юм уу хүмүүсүүд сонирхоогүй хүмүүсүүдэд ч гэсэн ерөнхийдөө хэлдэг байхгүй. Тайван бол ерөнхийдөө амьдрах нөхцөл одоо нөгөө cost of living гэдэг нь шүү дээ. Өртөг хамгийн гоё тийм боломжийн улс гэж би бол боддог байхгүй. Цалиныг нь бодонгуудаа цалинаараа авж байгаа юмныхаа үн ч юм уу те. Одоо би яг хамгийн сүүлд 2015 онд ч илүү яг ингээд Тайванаас явах гад тэр үед автобус одоо нэг хотын төвөөс яг төвчтэй нэг нэлээд хол газраас сургуулийн тэр кампус руу явдаг автобус 39 сентээс байхгүй 39 сент гэдэг нь болохоор нэг за монголоор 1500 төгрөг гэж бодчих л да би одоо яг ханшаа санахгүй тэнгууд тэгсэн чинь би сүүлд их нэртэйгээ очсон 2023 онд ч ил очсон байхгүй бараг 10 жилийн дараа тэгсэн чинь тэр автобусны албаар би нөгөө сургууль үзүүлэх гээд нөгөө газараасаа суухад 39 сент хоёр өгдөгтэй яг тэр автоосаа тэгээд 39 сент хэвээрээ нэг авах дуртай байсан 30 сентийн $50 л гэсэн 30 $50 ундаа 30 хэвээрээ л байхгүй 10 жилийн дараа шүү дээ. Тийм гоё юм чи. Гэтэ бид нар зөвхөн Монголд энэ ханш өсөөг юм байл л дээ. Америкт ч дээ бүр нуурцсан байл шүү.
Тэ яг уу тийм. Тэнгууд тийм дэлхийд даяар тийм янз бүр болж хахад Тайван тэрийг бариад байна гэдэг нь амар гоё шүү дээ. Тийм. 50-ны залуусын амьдрал шоудалт маудалт тэр үү. Чадал ч бас тэгэл шоуд нь тэгэл ерөнхийдөө Тайландаас Тайланд ч тийм гангстерч биш л те. Тэгээд Тайван ч ер нь бол нэг тийм айгуу гоё чи очоогүй те. маань очоо. Очоорой гэж зөвлөе ер нь амар гоё цэвэрх бас яг хүмүүсүүд бол тэгэл угаас яаж чсэн би ч гэсэн тэгж л бодох байсан л та Тайван гэхээр тэгэл хятадын нэг гэж бодлоо те яг хятад шиг төсөөлөн заяа тэнгууд шал ангид. Тэг өөрөөсөө ч хятадууд ер нь дургу байхгүй юу. Тэгээд тэр чинь 51 авчих гад гэдэг үстэй байлж гэдэг байхгүй. Тэнгууд эсэргүүцдэг тэгээд ярьж байгаа одоо үг мүгээ хэлж байгаа аялга тэгээ хоол идж байгаа биемдээ харьцаж байгаа хувцлалт тэгээ гудамж модомж бүх юм нь бүр ингэ шал ангид. Тэг яг нөгөө Японы бас колон байсан л да. Тэгээ ерөөхдөө тэр бүх одоо нөгөө хот төлөвлөлт мөлөвлөлт ч юм уу те тэр бүх юм нөгөө Японых шиг байхгүй. Тэгээд айгүй цэвэрхэн мэрхэн тэгэл амар гоё штий. Амар гоё. Чи хэдээс эднэстэй байсан гэсэн. Хүмүүлэгт би нэг жил сурсан. Тэнгуудаа англи хэлний орчуулагчаар сурсан. Яг тэр үед бол яг тэнцсэн, ээжтэй тэнцсэн танги байсан гэж бас те. Тэнгуудаа нэг юу сонгуудаа тэгээ 11 онд очоод 14 он төгсөх хэрэгтэй байж байгаа бас нэг улирсан юм аа. Гэхдээ улирсан бас тийм муу сурсных биш нэг шалтгаанаас аж улирсан. Тэгээд 15 онд ирчихсэн байна. 50 хүмүүсийн ийм зөвүүн зан чанар нөгөө нэг авчмаар одоо нэг ийм том орны дэр гэж жоохон дээрлүүлчих гээд авах нэг ийм хэцүү зөрчилдөөнтэй харагдаад идэв шүү дээ. Мэдээж мэдгүй хүмүүст те мэдээ үзэж яхад. Тэнгүүд тийм хүмүүс чинь бас нэг ийм зөвүүн замуудыг сурцсан байдаг шүү дээ. Одоо еврейчүүд байна те. Ингээд би нэг амар дэмждэг ч гэдэг юм уу те. Тэр 50 хүмүүсээс. Яг тийм зан ман бол юунаас бол яг тэдрээс нэг иймэрхүү байна да гэдэг ч юм уу те. Тийм зангийн би яг тэгж бүр ингээ олж харж ч юм уу яг тэгж мэдэрч байгаа юм. Зүгээр хамгийн анхны мэдэрч ийсэн тэгээ одоо хүртэл ер нь тэгж боддог нэг юу гэхээр мэдрэмж их юм бол амар цэвэрхэн хажуугаар өнгөр ингээл ямар ч 50 хүний ялангуяа залуучтай хажуугаар өнгөрөхөд ерөнхийдөө тэгэл хуцсныхаа одоо нэг бок ч юм уу те эсвэл цэвэрхэн тэр усанд орсон зүгээр нэг цэвэрхэн усанд орсон нэг ч юм уу те тийм амар цэвэрхэн үнэртдэг. Цэвэрч юм байна те. Амар цэвэрч. Одоо солонгосуудын хаяад хажуурахаар сармис үнэртдэг ч юм уу нэг тиймхэн байдаг ч те. Тийм биш бүр ингээл амар цэвэрх үнэртэй ус биш те. Амар гоё зүгээр л цэвэрхэн байгаа их өндөр амар үнэртдэг. Тэгээ би бөөх 50 ч бүр ямар цэвэрх юм бэ гэж. Тэр наа чи бас давхаар л сонирхолтой байгаа сте. Авмаар л зүйл байна. Гэтэ ер нь бол мэж анзаарснаар яг одоо орчин үеийн Монгол залуучууд те орчин үеийн Монгол залуучууд гэдэг зөвхөн дүүнрийг оруулж болохгүй шүү дээ. Яг энэ цаг үед амьдарч байгаа монголчуудыг л оруулна. 30 эдтэй 40 эдтэй хүмүүсийг ч гэсэн. Тэнгүүд монголчууд амар тийм бас цэвэрхэн санагдчих ер нь. Тэнгүүд мэж бол Америк Чикагод одоо нэг харуудын оролт ингээм амьдарч ирсэн. Тэгээд Америкаар бүтэн явж үзсэн. Тэгээд ингээд хүмүүсийн ер нь мэдэн л дээ хар шар гүүл тэ Мексик гүүл бүгдээрээ л нэг жоохон маас нь баг нэг бохир санагдаад байгаа. Гэртээ гуталтайгаа явдаг ч юм уу те. Тэгэл чи өдөржингөө гуталтай хаар чи юу болох вэ те. Тэгээ тэргээр нь хүүхэд нь мөлхөөд байдаг. Ямар ч орон дээр гуталтай хэвтдэг ч те. Гэдэг шиг Европод ер нь тийм шүү дээ те. Тэнгүүд Монгол залуучууд, Монгол бүсгүйчүүд ер нь гайгүй монголчууд улам цэвэрхэн болоод байгаа юм болоо. Ялангуяа Азийн орнуудтай бол нэг тийм хойгуур болж ихсэхгүй байх гэж бодоод идэв шүү дээ. Тэгэхээр зарим нь бас гутлаа тайлаг нь зүгээр гэдэгтэй. Зарим байлаа. Тэгэхгүй бол нүд харсах гээд уйлах гээд тийм ч. Тэгээ монголчууд ер нь гэтээ цэвэрхэн хамаагүй цэвэрх штэ. Тий, ялангуяа нэлээд олон Азийн улсуудад бол цэвэрхэн тэл Вьетнам бол хажууд нь бас хэцүүлтэй те. Яа, Вьетнам хоёлаа ингээд Азийн орнуудыг нэг нэгээр нэрээ явах уу? За. За, чамд Азийн орнуудаас за 51 тооцохгүйгээр хамгийн их таалагдсан орон хот. За, тэгэхээр чи ер нь очсон байх хэвээр тий. Тий, очсон л. Чи ч юм бас нэлээ явчлаа штэ тий. Америкт очсон километр бэйцээ явж. Тэгэхээр яа зүгээр тэгвэл тэгэл Тайваныг тооцохгүй гэх юм бол тэгэл надаа Таиланд л гэж тийм үү дөө. Солонгосын дээр, Японы дээр тавьж дээ чи. Тийм. Гэтэ яг юугээрээ гэдгээс бас шалтгаална. Тэнгууд яг зөв цэвэрхэн ч юм уу залуус малуус гэх юм бол тэгэл
Япон залуучууд малуучууд илүү гоё цэвэрхэн соёлтой моёлтой гэдэг ч юм уу те. Эсвэл тийм гоё шоудл моудл нөгөө яг тийм хипхоп ч гэх юм уу те. Би өөрөө хипхоп учраас ч гэх юм уу. Тиймэрхүү байдал харах юм солонгосууд нь илүү гоё ч гэх юм уу те. Эсвэл тэр мах шараад гоё хоол идэ явахад гоё солонгос нь илүү гоё гэдэг ч юм уу те. Тиймэрхүү янз бүр үзүүлэлтээр янз бүр болох байх. А нийтээр нь зүгээр за чи хэдэн улсын нэгэнд нь насаар амьдрах юм бол би тэгэл солонгост амьдрах гэхээс илүү Таиландд амьдрах байх. Санал нэг. Таиланд тэгээд агав бас амьдрахад амар тий. Тэр хүндлэлттэй амар чухал юм билээ. Тий. Хүндлүүлээд тах чинь бас гоё юм билээ. Таиландд угаасаа надад тийм амар одоо яг харьцуулах юм бол Таиланд, Вьетнам хоёрыг айгүй харьцуулна шүү дээ тий. Ингээл Филиппин гэж тийм алай залай зээл. Тэнгууд ерөнхийдөө би яг Таиланд байж шууд Вьетнамд очингууд яг хичнээн вьетнамчууд бас ингээл нөхөрсөг зочломтхаа тэгэл тэр чинь бас нэг баг үйлчлэгээний л болсон чинь те бүгд юм гоё байх хэрэгтэй шүү дээ. Тэсэн чинь анзаарангууд ер нь бол Таиландууд Майландд ажид бол Вьетнам Стамбул хажууд нь баг ааштай гэж хэлэхээр л юм бэл. Надад бас тийг санагдсан нэг жоохон тэр чинь угаасаа аргагүй л дээ коммунист улс шүү дээ. Ялангуяа хоошоогоо явах тусмаа те. Ханой манай руу явах тусмаа жоохон тэгээд урагшаа Хошимин л айгу юм шиг санагдсан юм. Тэр Хошимины төлөө баг би бол очоод чирэггүй юм байна гэж би тийм ойлголт төс тэр зураг мураг харсан чинь тэр төвжирл мөвжирл яг яагаад байгаа юм бэ те? Гүн билээ. Гайгүй биш үстэй. Тийм биш тэр хотлаа мэл. Зүгээр Хошимин давгүй нэг очиж. Хошимины охтууд амар царайлаг гэсэн. Тийм болохоор Банангт бол хөрхий царайлаг. Хонконгийн охтууд амар хөрх юм л. Тэ тэд нар ч тэгэл нөгөө яг англи мангли ирлиз орчин охтууд амар их байна те. Одоо Хонконгийн онгоцны буудлаар явж байхад л мэддэгдэн ш чод. Одоо Азийн охтуудын талаар яриа. Тийм би бас Шанхайд Америк явахаас өмнө Шанхайд нэг 3 сар олж ирсэн. Хэлний бэлтгэл сурах нэрийдлэр шоу утсан байдаг. Шанхайс аягүй гоё нөгөө юуны Английн колон байсан, Японы колон байсан. Тэгээд тэр колчрлууд нь хотынхоо энэ тэнд үлдсэн. Барилгууд ч гэдэг юм а тий. Тэгээд бодоод харин колон бас зарим талаараа сайнаар нөлөөлөд байгаа юм шиг те. Тэр хот мотыг нь гоё гол те. Одоо тэр Тайваныг харахад, одоо Шанхайг харахад гэл те. Хотод бол сайнаар нөлөөлөв. Одоо Шанхайг тийж эзлээг байсан бол бас Шанхай Бээжин шигч байхсан ч юм ба те. Тий. Шанхайч бас гэхдээ нэг Хонконг энэ чинь нэг худалдааны бомбтууд байсан юм байна те. Тэгэхээр амар их бизнес эргэлдэх боломжтой. Хүмүүс угаасаа Шанхайд амар ам сайтай байд юм билээ. Би болохоор Шанхайд нэг хэн шүн очижсэн юм. Орой очоод нэг дуулчаад орой маргааш нь буцчихжээ. Яа тийм гоё мэдчихлээ. Төвгийн байсан, би байсан, манай фла байсан, тэгээд манай инкули диж бид дөрөв тэгээд даавка шүү дээ хитийн давны махын хүүхд. Цаа чин шагаа суудаг багт энэ нэг шоу өгөөд бид нар Бээжин тоглолцоод богоноор очиж тоглолчингуудаа шууд өглөө буцчихсан. Тэгээд тэр болохоор яг гоё сайхан мэдэрч чадаагүй. Гэхдээ хүмүүсүүд бол Шанхайг бол ангид те босод тэр Бээжин гэсэн ангид л гэж. Ядаж англиар ярьчихдээ л. Тэгээд ер нь залуучууд нь бас яг нөгөө чиний төрөж хэлдэг нэлээд цэвэрхэн. Тэртээс нэртэлээл. Тэгвэл мань чи одоо Бээжин бол ерөөс таалагддаг байхгүй. Бүр Бээжин цаанаас аа нэг тийм сүнсгүй санагдав. Хов хоосон сав саарал шинэ гоё заа ингээл том брэнд дэлгүүр гоё хоолны газар маа байсан чинь цаанаасаа л нэг юм vibe үүд шүү дээ. Тэ нэг юм сүнсгүйлэх нь одоо соул байхгүй тэр нэг юм амьд биш юм шиг санагдав. Бээжин бол амар дурм. Юуны солонгосын талаар юу гэж бод. Манай монголчууд ч юм бол одоо баг бүгд л солонгос яваад үзсэн шүү дээ. Зарим нь бүр амьдраад үзсэн. Тийм. Солонгос тийм Сөүл тэгэл шинээр бас нэг монголчууд амар их одоо ажиллаж амьдардаг даа жижиг гот байсан даа 2 сар. Бас одоо нэг тийм Япончууд колончлцсан байсан юм уу хэмээр зам манай амар өргөн амар гоё тийм бот байлээ. Тэгээ тэр нэрийг салахгүй юм. Яг Сөүлийн хувьд бол гоё те. Тэгээ Сөүлд очиж тэр нэг махыг яг юм том кимчитэй мах шараа сөөж уугаад идэх бол яг тэр юм билээ те. Солонгос энэ тийм яалчгүй улсад нь идэх шалаа өрөл бил. Тэгэд солонгос залуучуудтай харьцаж үзсэн үү ингээд. Тэгээ солонгосын ер нь гайгүй репорттай юм ч бас найдаж ч дээ. Харин тийм багш. Тийм тэгэл кул ш тэгэл гоё. Тэг ер нь гоё ш тэг буруу ярьж магадгүй. Гэхдээ нөгөө бас солонгос чинь ер нь бол бүр дээр үеэс ер нь Монгол байсан гэж яриад байдсан шүү дээ. Монголцтой гэдэг байдсан шүү дээ. Өөртөө тэрийгээр бүр бахархаад юм л шүү. Тэгээд нэг хөвгт толботой төрж мөрдөг. Тийм тэгэл царайч юм төстэй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө нэг юм ойлголцод амархан юм санагдтыг надад л.
Ман чи наадах чи амар гайхдаг. Одоо ингээд улсад бол угаасаа ингээд Азиудын ранклдаг шүү дээ яг маш ударгаа. Жохон муухайтай гэхдээ бүгд мэдж байгаа юм чи ярьж л да тий. Азиудыг ранклангууд одоо солонгосууд ингээд хамгийн дээр явж идэг тий. Америк хүмүүс арай их Европод арай хүндлэдэг шүү дээ. Яг тэгэхээр нэг урлагаар нь дамжаад K-pop кино мэн үзээ тий. Тэгэнгүүт эдгээр ч бас өөрсдөө яг бие зөв авч яваад байна. Хаа газар нэрээ алахгүй ингээд зүг байгаад шүү дээ. Тэгэнгүүт ингээд Солонгос, Япон энэ төр гээд явчихдээ. Японыг бас Америк, Европт амар хүндлэдэг бил. Яагаад тэр нөгөө нарийн юм хүндлэлтэй зан чанарч гэдэг юм уу те. Тэр заавал ийм байх ёстой гэдэг тийм зарчмууд байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө хүнийг өөрийг нь бий болгож үн цэнийг нь өгч идэг. Тэнгүүд нэгээд Япон, Солонгос бол дээгүүр. Солонгостой Япон гэж явчих жоох шүү. Тэнгүүт ингээд доошоо гингүүт одоо баг Тайланд ч болох гээд байгаа юм уу те. Ингээд Америк подкастаа сонсож явах тийм фаунд дээр Тайланд бол next Korea юм бэлээ тэргээл те гэдэг шиг. Тэгээд ингээд монголчин нэлийн доовор явж байгаа. Ингээд хүмүүсийн ярианаас миний яриа биш үү хүмүүсийн ярианаас тэгсэн мөртлөө ингээд алуулсан. Тийм тэгсэн мөртлөө одоо ингээд солонгосууд Монгол цустаа гэдгээр бүр бахархаж яриад юм шиг. Бид нар чинь баг нэг штэ гэж зүгээр Монгол гэдэг нэрийг ингээ авчих гад тек хийч гэдэг наац бид нар ингээд хөг толготоо төрдөг мөрдөгч жааш те. Тэгээ манай нэг нь тэгж ойлгож за биднэрт бүр дээр үеэсээ үнцэн гэдэг юмыг ингээд үлдээсэн юм байна дөө. Хаач явсан нэг тэгж манус нэг доош нь харахгүй юм байна да. Тийм шүү дээ. Тэр бол яг л тэгээд бидний одоо энэ түүхэн бүх мундаг хүмүүстэй тэдний ач гав шүү дээ. Яг тэр ач гавьягнтэй бид тэр зөв хариулж чадж гинөө гэдэг л асуулт юм. Чи тэгэхээр тэрийг мэдэрчсэн үү Монгол гэдэг хүндлэл авах тийм гадны орнуудад авдаг тийм ер нь шууд л авна шүү дээ. Яг тэр нөгөө Монголын эзэнт гүрэн те Монгол Empire ер нь тэгээд дэлхийн хамгийн том эзэлж исэн бүх цаг үе хамгийн том юм гэдэг чи ер нь бол тэний хүн биш бол ер нь бүгд мэддэн шүү дээ. Дэлхийд даяар те. Тийм болохоор ерөнхийдөө тэгэл амар юм байна гэж угаасаа бүгд дотроо мэддэг. Зарим мэдгүй байгаанууд нь бол тэгэл бодлаа мэдгүй дөрвөл хэсгэж байгаа. Яг тэгээд угаасаа түрүү нөгөө Япон дээр болохоор угаасаа одоо яг нөгөө солонгос нөгөө тэр соёл моёл дуу киногоор ингээд эзлээд байгаа болохоос ер нь бол яг хэд 10 хэдэн жилийн өмнө за 20 жилийн өмнөөс ч юм уу гэх юм бол тэгэл ганц одоо Азийг одоо репрезент хийж төлөөлж хүчтэй ганц бусад барууныхантай ер нь үзэлцдэг гэсэн чинь Япон л байсан шүү дээ. Цорын ганц те машин жишээ Toyota, тэгэл Panasonic, Sony, гэл электрон ганц алдцдаг нь Японд байсан учраас Япон бол ер нь бол Азийн одоо ер нь бол хамгийн тийм хүчтэй л тэр үедээ бол хүчтэй уусан байсан л тэ. Одоо тэгээ солонгос барыг болцсон юм шиг лээ. Латин Америкийн Netflix тэр нөгөө юу Куб мөг байсан ч тэ. Тэр Перу байж хат Перугийн телевизээр ингээд нөгөө Airbnb дээр Netflix дээр тавингууд ерөөсөө Латин Америк сериалууд байгаа. Тэгэл битүү солонгосын сериалууд хамч K-драманууд Японоос байлдаг. Чиний ингээд аяллаар ингээд явж хат чаа best night чинь ямар night байх вэ? За хүүхдгүй явж байгаа гэдээ бодчих тий төсөөлчээ тий зөвөр ингээд за их нэртэйгээ ч юм уу ганцаараа ч юм уу явж байна. Яг ямар орой чиний хувьд that was fucking best night гэмээр байсан бай гэж юу байх уу? Одоо ирээдүйд тий байгаагүй гэсэн үг үү тий? Өчнөө байгаа шүү дээ. Байсан. Тийм байсан. Зүгээр чиний яг best night чинь тэдэн цагт тийм тэгж эхлээд тэгээд тийм газар хоолнд ороо дараа нь тэгээд төсөөллөөр гэсэн үг юм байна. Дарааллуудыг нь тий чиний план тий яг яаж явуул гоё гэдэг вэ? За best night бол тэгэл ерөөхдөө одоо яг санаа оноо нийлдэг найзтайгаа тэгээд ингээл ихнэр мэгтэртэй яг ингээ хайртай хүмүүстэйгээ инженеэр бол хайртай хүмүүстэйгээ хамт тэнд охин байсан ч бол миний охин тий охиноо дагуул явжсэн ч бол ямар ч байсан vibe өвтгөө хүмүүстэй яг гоё гэтээ бүр юм мас олгуулаа биш за нэг 4-5 лахт болох байлгүй тэгэл бусад хүмүүсийн нэх очиж байгаагүй тийм сонирхолтой улсад тий утас ер нь бол байхгүй утас байгаа л та гэхдээ нэг сүлжээ гэдэг ч юм уу ингээд интернет ороод ах боломжгүй тийм бүр зилүүд газар тэгээд бас мөнгө бүр амар их байхгүй ерөнхийдөө гэхдээ жижиг сажиг хоолундаа ичих тийм мөнгөтэй тэгэл нэг амар үнэтэй биш тийм амар сонирхолтой баг юм агуу шиг тийм буудалд тэгэл буучаал тэр аваараа тий бөө адал явдалтай
бөө атлавч та тийм атлавт. Окей. Байвал гоё бах те. Тэгэл затирч материал те. Баах юм болоо л гэдэг те. Тийм. Одоо яг тэнгууд яг тэрнтэй ойрхон болж исэн гэвэл одоо playtime нацгаах би их нэртэй бит 3 кубер явчихсахгүй. Тэгсэн чинь яг түрүүний ярьсан шиг ингээд нөгөө интернет байхгүй. Тэгээд тэр үед ялаад тэг дата мата байхгүй. Тэгээд нөгөө ATM-үүд нь заримд нь мөнгө гарахгүй, заримд тэдээс тэд гарахгүй гэдэг. Тэдээс дээш гарахгүй айр баг. Тэгээд бид 3 бүр мөнгөгүй байжгаад жоох мөнгөтэйсэн. Тэг яг Итали болны газар ороод яг гоё жинхэнэ Итали пицца идэж үзье гэл. Зорж нэг газар руу хайж очоод таксид очроо ялаа тэгж очингуудаа тэр пицца идчихэд коктейл уугаад. Тэг ерөнхийдөө мөнгө дуусчихгүй. Тэнгуутаа за төв рүү н орж нэг ATM-с мөнгө болох гэж үзье бид нар бүр 4-5 км ингээл алхаад авах хаар болгонд 4-5-аас ч ихтэй тэр чиг мөрөн дээшээ мэшээ өсөө. Тэгэл ингээл алхаж жагаад яг нэг гудамжаар явжсэн чинь нэг юм ягаан өнгөтэй юм нэг 2 давхар ч юм уу нэг юм муурын байшин шиг юм яв өнгөтэй маружингийн тийм нэг factory ч юм уу гадааны юм маружин зардаг нэг газар байсан байхгүй хүүхдүүд мөхдөд очрлцсан. Тэгэл оончис амар гой маружин байт юм шүү. Энэ маружингаас иж үзьгээл нэг маруж авах гад нацгаах кармага ухаад би карма ухаад ихнэр карма ухаад мөнгнүүдээ нийлүүлээд нэг маружин тэр бүх мөнгө нийлүүлээд нэг маружин тэг куби маружин гэдэг чинь үнэтэй биш байгаа. Нэг маруж авч хурж байгаа байхгүй. Тэгээ нэгээр ингэж ээлж долоогоод тэрийг идээ дахиад цааш 3-4 км алхаад тэгж явчихсан байхгүй. Тэгэл тэр надад амар мартчихсан. Тиймэрхүү зүйлүүд амар сайн. Бүр Homies ирчүүдээр best night-ыг 5 жилийн өмнөхөөр магадгүй 8 жилийн өмнөхөөр ярил. Тэгвэл шууд юу явуулгаа яах. Шууд Бразил шаа. Тавуулаа шууд Бразил явуул. Бразил гэхдээ аюултай тий. Аюултай. Гэтэ 5 залуус гайгүй хаас. Гэтэ бүр олоолаа авцсан улам анхаарал татчих тийм л шүү дээ. Тийм. Гэтэ яг хаа тэгэл яг л нөө жуулчд хэсэг мэсгээ яхаа тэгэл альч ус гайгүй л юм шиг л. Тэр нөгөө жуулчд хэсэг бол гайгүй хөө. Тэгээ Бразил ч бас нөгөө одоо хэдэн үеийн санахгүй нэг 20 30 боч баг амар их хөв Япончд байдаг байхгүй. Тинчээс нөгөө Япончууд юм авцаав. Одоо Бразилийн жижигсүү гэдэг ч угаасаа жижигсүү Японоос ясчтэй. Тэгэл ингээл Бразилийн калчт нь амар том. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш Япончууд Бразил руу амар их дөрвсөн юм бэл. Тэгээ тинчээ ингээл Япончууд амар том болохоор бас Азиуд харинч гайгүй. Яг дээр нь төлөвтэй толвол ерөөхдөө тэгэл Америк ч юм уу Европын цагаан анжуулчтэй. Тэд нар илүү дээр нь төлөх баг. Манайд бол ерөөхдөө гайгүй дээ тэгээд. Тэг харагдах байдал ч гэсэн дээр нь төлөх гайгүй баг гэсэн. Бид нар нэг тийм Монгол залуучууд ер нь нэг хаач явсан илтгэвтэй шүү дээ. Айгаа дээдгүү. Тэгээд айгаа дээдгүү бас хүн өдөө дээдгүү болохоор хүмүүс өддгүү юм шиг байлаа шүү дээ. Тэгэхгүй Азиуд чинь эдгээр ингээ олзолчтой шүү дээ. Хүний айцын энергийг мэдэрдэн ш тэр нь хүн тэ тэгэнгүүт энэ айгаад энийг нэг ингэчээ гэ тэ Монгол залуучууд чинь харцсан нөгөө бас тийм л дээ ингээд алхаа малхаа чинь манайч ингээ яг нэг өөрт шиг харагдаад байгаа байхгүй тэ нэг юм босод зөвлөж нэг гэсэн нэг юм байдаг шүү дээ. Богинохон зайд гүүж мөнгөшөө тэ нөгөө нэг Америкт нэг тийм байдаг яг үнэн удлаа мэдэхгүй нэг харуудын юугаар нэг Оклендд жил нэг харуудын гудамжаар нэг Монгол явж чаад хөл рүү буудуулаад өглөө бууд тулгсан чи тэрнтэй барьцалтаж авах гэжсэн гэж байна. Тэгээд буудуулаад тэгсэн чинь нөгөө Америкийн засгийн газраас ингээ уучлаарай гэдэг ногоон карт өгсөн гэж байхгүй. Тэгсэн чинь тэрийг мэдснэ маргааш нь тэр гудамжаар битүү монголчууд явж ийн гэж ааш ингээл дээр нь болох гээл буудуулах гаяад гэж ааш. Би чамд ийм буудуулсан түүх ярьж намайг байхад нэг монгол залуу нөгөө пицца үргэлтийн залуу Чикагогийн харуудын оролт ер нь бол нөгөө ингээд локейшн тодорхойлцсон байдаг шүү дээ. Энэ хамгийн аюултай. Тийм газар руу нөгөө явахгүй манай хүнийг нөгөө шинэ болохоор нь явуулаад. Тэгээ манай хүн ингээд очиод пиццагаа өргөж өгөөд. Тэгсэн чинь мөнгө нөгөөгөө. Мөнгө өгдөг байхгүй юу? Зарим игүү гараад. Тэгээ тэгсэн чинь нөгөөд чинь маргалдаад буу тулгсан байхгүй. Монголчууд ч буунаас айдаг байхгүй. Буу гэж мэдэхгүй юм чинь. Монголчууд тотгоноос айдаг. Тэгээд нөгөө залуутаа чинь ингээд маргалдаад ингээд хөл рүүгээ бас нэг монгол залуу боодол шүү дээ. Дээр үед нөгөө Монголд нэг танк анх орж ирсэн чинь нөгөө Монгол малчт. Энэтэй юу вэ гэснээр нөгөө уургаараа танкны хошууг нэгээд
бок гоцсон гэдэг. Танк хүлдгийх ингээд ямар аймаг яригадаад тэгээд өстө нэр наад чи сонсч ирсэн юм. За окей. Бразилаас Куб ч бас эвгүй газрууд байна гэл. Коммунист бас тий. Энэ очоо үл дээр. Куб ямар байна? Бид нар чинь виз гом билж тээ. Тий шууд. Тийм болохоор ер нь шууд явчтiin билээ гэж байна. Аа. Гоё. Ер нь гоё тэгэл өтгөн нэр юм. Тэгэл ер нь бол би тэгж л боддоо шүү дээ. Ер нь тэгээд нөгөө Таиланд хямдхан, Вьетнам хямдхан гэл тэгдэж шүү дээ. Эсвэл тийшээ Герман үнэтэй гэдэг ч юм уу. Жуулчин л бол ер нь тэгэл үнэтэй л тусна гэж бодож. Хичнээн хямдхан улс руу явж ирсэн ч гэсэн тэгэл жуулчин л бол тэр яг локал юм авч идэхгүйгээс хойш тэгэл ерөнхийдөө үнэтэй л тусчт юм билээ. Таиланд ч ясам дээр тэгэл үнэтэй л туссан байж. Тэ? Хямдхан хямдхан маань эцээр л нэмэтгэхэд л хэдэн сая болцсон ч юм уу те. Тийм болохоор яг Кубын яг үн мөний нархан бол мэдээж тийм амар үнэтэй биш. Гэхдээ тэгэл үнэтэй л болно дөө. Зүгээр зөвлөгөө өгөх юм бол доллароо энэчнээсээ бэлнээр тий эсвэл зандаа онгосын бодол өөр газрын онгосын бодол тэр ч юм уу доллар бэлнээр л авч яваарай. Дараа нь ATM-нээс салгаж аавна гэдэг ч юм уу шилжүүлнэ гэдэг ч юм тийм боловтлаа. Матч чиний старыг үзчихсэн чи нөө Куб, Бразил, Турк мөргд явж байхдаа ингээд яг албаар хамгийн хүнд газраар нь очиад яваад идэв штэ. Мөнгө цэлмэг шиг үү? Мөнгө цэлмэгээс өмнө. Тий. Гэхдээ зүгээр л стори хийгээл яг ингээд тий. Гэтэ тэрсэн зарим нь андуурж явсан юм аа. Би ч Туркийн Стамбулын ер нь хоёр хамгийн аюултай нөгөө хороол гэдэг багхгүй юу? Нэг нь болохоор Долаб дээрээ гэдэг, нөгөөх нь болохоор юу ч лээ. Одоо марч тийм хоёр газар үдээ. Тэгс хоёулаа адилхан ойрхон. Тэсэн чи би ерөөсөө мэдгүй Airbnb захиалгахдаа дандаа нэг дээр нь нислнүүд дээр наваад идэг л байсан юм билээ. Тэгэл харахаар гайгүй үн боломжийн үнэтэй. Тийм. Амар гоё шин барилга барьсан юм чинь. Гэтэ яг ингээл очингууд ингээ иргэн тавилтууд үлдээсэн тий. Цагдаа нар магадаа нэг ордуу такси ордуу тийм хороол авцсан байж байгаа юм чинь. Тэгээ би сүүлд нэг бас нэг хоолойны имчилгээр явжаа. Яг нөгөө хоёр дахь дээр нь буугаагүй байсан юм. Уул нэг өөр газар авцсан чи адилхан нэртэй мэн л да. Ассан чи таксины жолоо чинь наа ингээд чинчээ буух чам уу гэхлээр би тий энэ мөмс такси мөн л байна л да гэхлээр за гэсэн чинь тэгснэ би шууд нөгөөх нь болов гэж бодсон нөө. Энд аюултай юу гэсэн чинь амар аюултай штэ гэж боддог байхгүй. Тэгээ ингээ буусан чинь ингээ тэнцэн байрлал дээр засар мас хийжсэн хүмүүс нөө ингээ хараад бүр ингээ гайхаж байхад. Тэгээ би дөнгөж буучгуудаа дахиад сайн ухсан чинь биш болж тараад хойс нь буцаад дуудаад энэ биш нөгөөх нь юм биш тэ гэсэн чинь тийш өргөж өгчсэн. Коран судартай байхгүй. Тэгээ би тийм хороол марал ярахаар урдаа ингээ Коран судар барь авчиж нөгөө юм. Би бас юм шашны хүн ингээ чамжтай. Тэнгууд бас тэр оролдох нь арай бага болчих. Ингээ урдаа ингээ. Тийм нэг юм нэг Иесусийн хүмүүсүүд урдаа ингээ Иесус ингээ бариад явж байгаа юм ч тий. Яг тэгээ явчихсан бас гай. Зүгөө арга нэг Коран судартай нэг Христийн номтой нэг эрэхтэй. Тийм тэгэл айл устай Таиландд аюултай газар явж байвал ирэхээс цүнхнээс бүгдийг гаргаж ирээл. Өөдөөс ингээ ирэхээ хөөж ирээ. Дээрм дүлгчээснэ тий. Ном мөш. За Америкт очисан. Сая сүүлд анх удаа очих шиг бас тий. Урд нь очисон уу? Бүр дээр 2008 онд нэг ахынтай бас нэг 100-ны 2 самаар байж Аркансаст гэдэг. Сая тэр жоохон хитрхи богино явцсан уу? Гоё юунуудыг мэдэрч чадсан уу? Гүн рүү н орсон уу? Мэдрэх хугацаанд бол угаасаа яач ч яваагүй. Гэхдээ яг зүгээр ингээл яхаас өмнө төлөвлөж байгаа шүү дээ. За элэдүүл ингээд нэг 3 хоног байхтаа ингэ чинь 2 хоног Окленд орно гэж бод нэг 4-5 ботсон байж байгаа. Тэдрээ бүгдийг нь талыг насаад 2-3 гэдэг юм. Өстой 2-ын хооронд болчихно гэж бодоод хасаад нэгэнд нь 5 байж ич нэг жоох юм үзэж бодоод нөгөө монголчууд нэг очихоор угаасаа ёс олгож нөгөө Golden State-ийн нөгөө гүүр шүү дээ. Тэн дээр очиж тэр мэн дээр очиагүй албаар дараа тустай бүр үзи мүси шүү дээ. Тэнцээ байдаг үзи мүси тэр бүр тухтай байж тий. Тэгээд LA-с тий. Тэгээ Лас Вегас ч ороогүй. Тэгээд LA-с шууд клип хийчээ Чикагод очиж Чикагоос манайх Norfolk гэх хотод байхгүй юу? Бүр зөв East Coast. Тийш нэг ч нэг очиод тэгээ тэнцээсээ буцаагаад LA очиж явсан. Аль хот намайг таалагдсан? LA. LA бол кино билээ. Угаасаа өмнө би уус илэд байж үзег юмчсан чинь зүгээр яагаад ч юм эсвэл миний дотроосоо тэгж хараад байгаа ч магадгүй. Гэтэ ингээл шууд нөгөө киноны тавьсан фильтрний өнгөд шүү дээ. Тим өнгөөр хараад тавч ингээл шаргал маргал тий. Дүм цаанаасаа киноны тий. Тэг би ингэж бодож байгаа. Одоо ингээл Монголын өнгө тий. Тэгэл Америкийн өнгө, Мексикийн өнгө ясан дээр бүгд адилхан шүү дээ гэж бодож. Дэлхийг юм чинь тэнгэр мэг юм.
Тэгээд тэгсэн чинь элээд очисон чинь элээ юм бүр яалч өөр байгаа юм чинь. Энэ нөгөө бидний өндөр нам газар байгаатай холбоо бас ингээд ач холбогдол дээрээс нь тэнгэрээс орж ирж байгаа нарны гэрлийн тусгал өөр юм л. Тийм Монгол жоохон саарл мөн ч юм уу байж магадгүй. Тэгээд энэ клип мэлэпнийхэн ч өөр өнгөтэй байдаг шүү дээ. Хаанаас шалтгаалаад. Тийм. Одоо нэг кинон дээр нөгөө шоулаад байдаг ш нэг Америк кинон дээр Мексикэн гол нэг шавшаар яж байдаг тий. Ясан дээрээ жигтэр саарл гэж зураг гэж. Ерөнхийдөө би бол тэгж бодчихсон чинь бас тэгэхээр тэрэнд бас нөгөө юу байгаа хаа. Бас өөрөө тэр төсөөлөөр хараад авах багаас үзсэн кино яг яг. Манайс ч нөгөө хипхоп сонсоод өссөн. Тэгээд Snoop Dogg, NWA тэр клипүүдийг үзээд өссөн болохоор яг тэр нөгөө годомжуудыг нь моднуудыг ингээ харахаар яг нөгөө мөн байгаа байхгүй те нэг л танил те тэгэнгүүт татан санагдаж хамгийн таалагддаг утгыг үлж гаагүй л манайх нь хамгийн дуртай бат Чикаго шүү дээ DC тэгээд надад бол таал имаа чи яг team type-ны хотод юм байгаа байхгүй ингээл өндөр байшин бууж гинаал гой эсгүүд байгаа сабур маабур гэтээ чи яг Нью-Йорк энэ төр ороод нөгөө хотуудаар нь явж ижил яг эцсийн байдлаар Алабама, Миссисипи тэр чигтээ сонин юмуд байгаа. Тэгээд гоё. Тухтаа нэг 3 сар болвол нэр аялал гэдэг чи яг юу гэж боддог. Ман чи ингэж боддог. Хүмүүс нэг 7 хоног ингээд бид нэг аялдаг штэ жилдээ монголчууд те. Нэг Таиланд ч юм уу те. Пхукет ороо нэг 7 хоног 5 star зочд бодол их нэртэйгээ хамт те. Ингээ байгаа тэрийг аялал гэж бодоод байдаг те. Аялчаад ирлээ. Энэ болохоор vacation гэж манай ойлгоод байгаа. Энэ бол ямар ч аялал биш. Аялал travel бол чи амар хямдхан зочд буудалд те зүгээр ингээд хаач ямар ч газар байж болно зүгээр автобусаар ингээд явсан ч болно төөрж болно те зүгээр нэг гудамжныхаа хоолны газар хоол идэж болно те яг аялах гэдэг нь 7 хоногт бол ерөөсөө амжихгүй 7 хоног бол нэг виртуал аялал шиг яг ингээд хурж чадахгүй нэг хөнгөн өнгөрч байгаа юм шиг санагдав яг нэг сар мар болоод зарим өдөр нэг хийцгүй өдрүүд байдаг ч те тентгийнхэнтэй локал гаруудтайгаа танилцж нэг орой пиво цууж мууа те амьдралыг ойлгож ингэ зовлон жаргал нь юм байна да тэргээ те тэгж явахыг яг гоё travel юм болоо гэж мань бодоод шүү. Гэтэ яг жоохон хийцгүүрээд эхлэх юм бол тэр чинь жоохон vacation болоод эхэлнэ л таас те. Яг тийм гэтэ тэгэл ер нь бол бас заавал нэг юм оруулах гач явах те тэгэл luxury аялалч хийж болно те. Хоёр weekend дээр нэг luxury аялчаад ирж болно шүү дээ бас те. Батлоо дээр нисч нэг аялчаал тэрийш бас аялал гэж хэлэх. Заавал аялал гэхээр тэгэл нэм backpackers шиг явдаг ч юм те. Тийм байх. Миний бодлоор албагүй л хэл. Хүн болгоны өөрсдийнх зарим хүмүүс манай эхнэр бол жишээ ерөнхийдөө бол нэг тийм жоохон тансан гихэн цааш гэтээ тухтай ингээл тухтай аялал бодол молч юм те. Тийм хүндрэлтэй би болохоор жиг нөгөө жинхэнэ одоо чиний хэлээд байгаа чи backpack юм дуртай байхгүй те зүдэрч мүдрээл те мөнгөө ингэж игдсэн ганц оруулж авдаг юм те яг тэр надад гоё дөх. Тэр амар гоё дурсамж үлдээчихсэн. Тэгэл манай эхнэр яхаа бас хичээдийн наач тэгж авахгүй ш. Тэгэл би бас нөгөө зутруулахыг хүсэхгүй тэгэл ерөөхдөө гайг бодмол ахаас өөр авахгүй болдог л та. Яа энэ дээр нэг асуулт. Одоо ингээд манчмас нэг хэсэг нэг аялын компани мамгаада байсан нэг найзтайгаа те. Тэгээд хүмүүс ингээ анзаараадсэн чинь монголчууд бөө юм болоод мөнгө хураагаал тэр аяллыг төлөвлөөл те нэг 7 хоног явах гэж байгаа штэ тэгж байгаа л мөнгөө зарцуулаад цаг хугацаагаа зарцуулаад ингээл хүссэн хүлээсэн аялалдаа явлаа тэгээд ингээд стресстэй байдаг байхгүй хосоод мосоод хоорондоо хэрэлдэж мэрэлдээд ингээд тэр мэдээж тэр чинь ингээд температур өөрчлөгдөж байгаа агаарын даралт маралт те тэр хүний бөөн fucking процесс те явагдаж байгаа штэ тэднийг бол окей. Манайхан хүлэн зөвшөөрөөд жоохон тайван байх хэрэгтэй. Аялалдаа enjoy. Нэгд л мөнгө зарцуулсан бол нэгд бити тэр ингээд бид нэр тэр аялын компаниуд тэр Бангкок гэдэг хотыг зохион бүтээгээгүй шүү. Пхукетийг зохион Пхукет ч Пхукеттэй байж л байгаа шүү те. Тэнгүүд нэг юм яагаад төгшээд байгаа юм бэ гэж бараг стресстэй гэдэг шиг те. Ямар урт өдөр вэ ч гэдэг шиг те. Тэгээд ингээд хоорондоо маргалтах гад хоол нь юу гэдэг ч юм уу. Тэгээ хоол нь ямар сони юм бэ ч гэж ашиг тэр чинь бид нэр шин зүйлийг try хийж үзэх чинь юм. Ер нь аялж байгаа хүмүүс яах ёстой. Ялангуяа хосууд яаж энэ family trip хийж байгаа хүмүүс яаж энийг handle хийх ёстой. Үр хүүхдүүдтэйгээ те ойлаа уруулаа ингээд явж байгаа тохиолдолд. Яавал лифтийн смут аваа явж болж байна. Зүгээр зөвлөгөө л дөө. Яг цаа зөв биш гэсэн үг. Тэгээ бас нэг зөвлөгөө өгөхөд одоо би нэг Таиландын групп бас бас те. Тэр минь амар харагдаг пост байдаг байхгүй юу? Тэр юу гэхээр 2 сарын 30-нд 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 2 сарын 30-nd 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 2 sari 2 sari 2 sari 2 sari 2 sari 2 sari 2
За Пукетд байгаа монголчууд байна уу? Сайхан нэг орой уйлдаа гэдэг ч юм уу. Хамт уух, найз уух энд явж байгаа монгол байна уу ч юм уу. Эсвэл монгол хоолны газар байна уу гэдэг ч юм уу те. Байнгын жилж бүх насаар Монголд амьдарчаад монголчуудтайгаа шоудчаад хаас Бангкокт очиж бас монгол хүн айхаа болтоо тий. Гадаадуудтай шоудаж үзэлтэй. Нэгэнт аялж байгаа бүр ингээд гадаад experience туршлагаа бүр 100 аваад авах гад үзэлтэй гэж би амар зүлмөр өгөх. Би ингээд яг тэр тим пост мост энчээ Пукетийн энчээ байгаа монгол хүн байна уу? Хамтдаа уух уу хаахаа гэж мгээ нэг юм тэнцээ байгаа нэг охин ерөнхийдөө монгол охин найрж байгаад нэг шавчихсан. Тэгээ залуу малын постыг би ингээд хараад ойлгодог байхгүй. Тэгээ би доор нь уйшаа тий. За болоо штэ чи зүгээр ингээд гэж бичмээр үнэхээр санагддаг байхгүй. Тэг хаас нэг Бангкокт очил тэгэл буцаагаад монголчуудгаа нэмийн төрж байгаа юм шиг шавдах гээд яах юм бэ тиймээс. Яг хэл мэлгүй хүмүүс байгалах л та. Тий баг тэнтэй л бодох хизээч хилтэй хүн баг итгэхгүй хаа. Угаасаа тэгэл хилтэй хүн бол шууд гадаадуудтай зүгээр найзлал нэг өрөө тэгэхээр чинь тэгэл тэр водка гэдэг чинь universal language дэлхийн хэл шүү дээ тий. Зүгээр өөрсдөө авч хэл хэрэггүй шүү дээ тий. Тийм өөрсдөө бас солилтоо. Монголчууд бүр гайгүй хэлдэг шүү дээ. Тий. Дэлхийн хүмүүсийг бол харцангуй гайгүй юм шиг санагдаад байна. Авьяастай ч. Ер нь тэр зөвхөн постлогч биш ер нь монголчууд нэг уст очиод монголчууд хайдаг байхгүй ер нь тий. Хайгаад байдаг байхгүй. Тэр тэгэл монголчууд уулзсны төлөө нэг тийм буруудхан байхгүй л тий. Гэхдээ яг зүгээр тэр улсад нэг 7 хон жиж бас зүгээр гоё яг 7 хоног яг гадаадаа мэдрүүлэх юм одоо дээр санагдана. За ингээд эрхэм үндэд үзэгч сонсогчдоо Joshua's podcast үргэлжилж байна. Энэ удаагийн зочноор Гинжин one and only Mongolian king Элиама. Yeah, for me, you know. Тэгээд одоо дөө хөгжим рүүгээ жоохон орч. King гэдэг үгийг би албаар хэлсэн. Яа тэгэхээр энэ дээр нөгөө айгүйх топик үүсдэг. Мэдээж дөө хөгжим сонирх. Хин одоо яг одоо надаас л өгөх. Би ч бас урд нь дуулж хуурдаг байсан шүү дээ чинь. Одоо ер нь Байсан. нэг хэсэг чинь татар амар байсан. Одоо I stop яг нэг яадаг гэсэн гээл те. Яа өнгөрсөн цаг дээр яриад байгаа. Үгүй бро нөгөө Стил хийж байгаа шүү дээ. стил хийж байгаа. Би одоо ч тэ лаг байгаа гэдгийг нэр чинь зүгээр нөгөө чи таймыг өөрөө маань сайхнаас л хийж эхэлж байгаа. Prime time-ыг ярихад одоо ингээд гарууд асуудаг. Чи чи ингээд урлаг морлогт байсан юм чи шүү. Энэ менежер өнгөрсөн цаг дээр ирээд байдаг гараад гэж. Одоо яг хин халаад байна. Хин кинг юм бэ? Одоо гэл энэ бол яг юм бараг бүх парагцуудын дунд нэг удаа ч гэсэн үүсэж исэн яриа байх заяа. Монголын дуу хөгжмийн хамгийн том одоо инфлюенс үзүүлж байгаа залуучуудад нийгэмд инфлюенс үзүүлж байгаа хөгжмийн төрөл бол хипхоп хөгжим гэдэгт бол бүгд санал нийлэх байх. Зөвхөн Монголд ч биш дэлхийд тийм байдаг. Тэнгүүд Монголын хамгийн том одоо хамгийн их тоглолтыг нь үздэг, дууг нь сонсдог энэ хипхоп дуу хөгжмийн одоо тэгвэл яг энэ цаг үеийн хамгийн гол хүн хин юм бэ? Энэ асуулт бол шударга асуулт байж болно. Америкт ч, Францад ч, Германд ч яг энэ топик тухайн орныхоо ингээд урлагт явж байгаа л залуучуудын дунд явж байгаа зүйл. Тэнгүүд Монголд чиний хувьдлаар хин одоо яг хамгийн явж ах шиг байна. Энэ бодлоо. Тий. Дараахан биш зүгээр шууд л хариулаа. Наад нэр ч тэгээ бас нөгөө яг ямар үзүүлэлтээс гэдгээс бүх үзүүлэлтээр нь л ярина л да. бүх үзүүлэлтөө Тоо яригдана. Угаасаа энэ тоо яригдах юм бол шал өөр хүн гарах. Энэ үзүүлэлтүүдийг зөвхөн тоо ярихгүй бол энэ үзүүлэлтүүдийг ярихын тулд ингэт юм байлээ. Зөвхөн одоо зарсан тоглолтын плейд зарагдсан CD-ний тоомо одоо ярихаа болцсон юм байлээ. Одоо ер нь хэр актив байна те хэр их шоу концерт хэр их парин дээр дуулж ийн хэр идэвхтэй байна те хэр ойрхон хөгжмүүд нь дуунууд нь орж ийн энэ хөгжмүүд нь хэр хандлттай байна. Зөвхөн хандлтаар явахгүй л дээ. Зөвхөн хандлтаар явах юм бол бүр тэнэг юм болно угаасаа. Тийм угаасаа нөгөө нэг бүр утгагүй юм. Numbers don't lie гэдэг шүү дээ. Би тэр санал нийлдэггүй байхгүй. Би ч санал нийлдэггүй. Энэ хипхопт ерөөсөө хүчин төгөлдөр биш үг. Тийм. Тэгэхээр ерөөхдөө бүх үзүүлэлтээр нь дээрэс нь чиний сэтгэл зүйн байдал тэгээд ингээд шударгаар харахад хин одоо Монголын кинг вэ хипхоп хөгжмийн. Кинг нь бол маань сайн мэдгүй хин ямаа гэдэг юм маань мэдчихээн маань өөрөө.
Окей. За бро манай чинь хувьдлахаар за манай найзууд ч мэд би нэг ингээд өөрийнхөө подкастаар аль биесээр хэлчихэ. Яг одоо бол prime байгаа хүн бол бро шүү. Тэгээд бро Thanks man. тий шууд нүүрэн дээр нь хэлчин өөр хүмүүст ч хэлцдэг. Тэгээд шалтгаан бол маш олон зүйлүүд байгаа. Гэхдээ хэний ч үзэл бодол руу хэний ч плейлист категори руу би дайраагүй шүү. Зөвхөн өөрийнхөө аваалцсан. Одоо чинь би ингээл өөрийгөө ямаа гэж хэлэхдээ яг үнэн гэсэн үг шахгүй. Бас миний л бодол. Зөвхөн хувь миний л бодол ч тэ бас чиний л бодол. Өөрөө одоо уран бүтээл дуу энэ тэнд одоо тоглолт хийгээ дуулж байгаа мэдээж концертууд хийж гин. За iTunes, YouTube-с тодорхой хэмжээнд орлого орж ирж байгаа. За CD-ний борлуулалт болон пенсны борлуулалт бол Монголд яг үүндээ бас таараа байдаг. Тэгэхээр давхар өөр ямар орлого их эсвэл бизнес ч юм уу байдгүй эсвэл 100% яг уран бүтээлээрээ амьдарч байгаа. Ман ч одоо яг full time rap шүү дээ. Яг хөгжмөр. Цэвэр хөгжмөр. Өглөө сэрхтэл хөгжмөө бод, нунттай хөгжмөө бод. Гэтэ одоо нэг юмэр орж байгаа. Ямар нэг найзтайгаа нийлээд тэгээд нэг барбер дүтгийг нийлээд нэг шин барбер шоп дэж тэнцээ үсэлцүүлж байгаа. Nice. Наа ч юм уу сипавч тийм хийдэг зүйл шүү дээ. Тайландын нөгөө Daba Way гэдэг rapper байдаг. Тэр бас нэг үсчнээ. Ер нь бол Тайландын хамгийн old school юм том крүүгийн нэг одоо төлөөлөгч. Тэгтээ уран бүтээл хийж байгаа rapper. Тэр бас тийм үсчнээ айгүй олон салаантай. Ер нь rapper хипхопчтай айгүй их тийм салаантай. Barber shop шивэсний тэтүү студиудтэй төлж. Тий, эсвэл нэг хувцсны брэнд те. Нажиур нь хувцсны брэнд насаараа л мөрөөдсөн инженерт логог нь аль хэдийн шивцэнтэй эхлүүлж амжихгүй тэгэл хоёр дахь болох юм болоо. Гэтэ нөгөө миний хамгийн том мөрөөдөл чинь гоё пиццаны газар нэг шүү дээ. Тэгээд тэрийг чад гурав дахь нь хувцс байж магадгүй л хата. Одоогор бол тэгээ барбер нэж ин тэгээ барбер гэж нэрлэхгүй юм аа. Бэр гэж нэрлэж байгаа. Бэр shop. Nice. Яг одоо ингээд 100% дуугаараа урлагаараа амьдрахад хамгийн их гол орлогын их үүсвэр нь хаанаас байдаг л зэ. Хаага штэ Монголд угаасаа номер 1 хаага. Алтур энэ тэнд дуулах. Одоо хэр often мэдээ season байдаг баг. Гэхдээ ерөөхдөө нэг сард хэд удаа гэдгээр бодвол тасаал 2-оос 3 юм уу да. 7 хоног болгон нэг гэх юм бол хаяа одоо зарим нэг 7 хоногт байхгүй байдаг учраас 3 сард 3 гэж бодож болох баг. Season гэхгүйгээр. Яг season мисм гэх юм бол тэгэл 7 хоногт 7-8 ч байх уу яаш те. Яг ерөөхдөө донцлаад үзэх юм бол нэг сардаа 3 гарах. Тэр хэвчээл. Сайн нэг сториг ч үзчихсэн чинь одоо ингээд хамтлаг дуучид тоглолтоо тэгээ 20 жилийн дараа 10 жилийн дараа тэдэн жилийн ой гэдэг ингээд дуу хийхгүй байсны тэдэн жилийн ой гэж байгаа юм шиг. Ерөөсөө энэ 20 жилийн хугацаанд 10 жилийн хугацаанд итгэвтэй дуу хийгээгүй байж тэдэн жилийн ой гэж гарч ирээд байна. Та нар үнэхээр тэр үзэгчдтэй хайртай бол уран бүтээл урлагтай хайртай бол ингээд наад олж байгаа мөнгөөрөө буцаагаад дуугаа хийгээч гэдэг хэвчээ мэт те. Тэрийг баг хин танд жилсэн нь би бол дотроо мэдэж байна. Тэгээ яагаад гэж тэр биш. Тэд нар биш юм биш. Why? Гэхдээ тэд нар ингээд би бол гэхдээ яг миний хэлсэн юм 20 жилийн турш дуу хийгээгүйж тоглолт хийхэ бойл гэж би хэлээг байхгүй те. 20 жил ингээд тоглолт моголт хийчээд хийсний дараа тэр олон мянган хүн үзээд тэрүүгээр их мөнгө олж иж тэдэртээ баярлаа гэдэг нэг яаж ганцхан дуу хийчихэл хэлчихсэн байхгүй. Би 20 жилийн турш хөдөлмөрлөө 20 жилийн турш хөгжмөөр нүджиж тэгжиж тоглолтоо гэж бол хэлээг зүгээр араас нэг баярлаа гэдэг нэг дуу хийчихээ гэж тэр миний яг гол хэлчихсэн мессеж байхгүй. Тэгэхээр одоо ингээд тоглолт хийсэн хүмүүсүүдийг харъя л да одоо нэг юм хийх нэг хийхгүй те. Тэнгууд ингээд зүгээр тэгэл таг болчихдог байхгүй. Яагаад бол тэр олон мянган хүмүүс чинь тэгэл дуртай болохоор үзээд шүү дээ. Тэгэхээр тэдний хүсэлт бол бүгдээрээ тэдраасаа дахиад нэг шинэ дуу сонсохыг хүсэж л байгаа тий. Яг хуучин дуу сонсох дуртай л байгаа л да мэдээж. Гэхдээ нэг шинэ юм би ингээд жоохноос Luminoгийн фэн байсан. Би Lumino шинэ дуу гарах болгонд нь баярлдаг гэсэн ч юм уу тий. Тэрнтэй адилхан ямар нэгэн хамтлагийг нэг хүн сонсдог байсан бол дахиад шинэ дуугараас гэж хүсэж л байгаа. Тэ яг хөө тэгэл яг тэр би тэр видеон дээр ч гэсэн ер нь хэлсэн шүү дээ. Эсвэл тэгээд хийх одоо нэг хүсэлгүй болцсон юм уу гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө тэгэл хийх хүсэлгүй болцсон байна л гэж харахаар л да одоо урлагт
Одоо тийм нөгөө анх тэр яг хийжсэн шиг тэр нөгөө тэр олон студ байхгүй хахад бүх юмаа золиол хийцэн тэр нэг бүх ирмэлзэл ч юм уу те хүсэл ерөөхдөө тэр нь бол унтарцсан л хүмүүс юм байна л гэж ойлгохоор л шүү дээ. Лойч усангийн юу болж байна? Би бол гинжинг easy lock байхаас нь мэднэ. Ер нь бол манайд нэг л үед дуулж л хэлсэн шүү дээ. Тий 2008 онд дуулж л хэлсэн шүү дээ. Тий. Тэгээд лойч усан болсон. Тэгээд одоо ингээд M2-ын хамтрал ингээд дуусч байгаа юм уу эсвэл үргэлжлэх юм уу? Flat таагур ер нь яахын цааш та юу болж байна? Лойч угаасаа тийм юу л юм дөө тийм нөгөө хамтлаг шиг биш. Тэгэл юм найз дүүрэл тэгэл нэг хамтрах үед хамтарчин тэгэхээр ингээ хамтдаа за одоо бүгдээр нэг ийм доо шүү тийг шүү гэдэг ч юм те тийм байхгүй тэгэл хийх үс нэг ийм сэтэл гардаг ч юм уу нэг юм байх юм бол хийн тэгэхээр хийх ёстой гэж боддог ч юм уу тийм бол байхгүй өөр өөрсдөө юм хийн. Тэгээ мис амтойр бол бас яг нэг анх тэр яг хамтарч эхлэхдээ нэг эрэгтэй эмэгтэй тийм хоршсон хипхоп тийм дуэт ерөнхийдөө байхгүйс учраас тэр хоосон зайг ерөнхийдөө бүглэх гэж үзчихсэн. Тэгээ ерөнхийдөө тэгж хийсэн. Тэгэл ерөнхийдөө тухай нэг бас тодорхой хэмжээнд ерөнхийдөө явсан. Одоо тэгэл цаачаа өөрөх юм аягээл би өөрөх юм яад л тэгэл битэрч эцэст хамтлаг биш. Тусдаа репрод учраас гэхдээ дараа нь дахиад нэг хамтарч болно шүү дээ. Crew гэдэг ойлголт ч угаасаа л тэр шүү дээ. Хамтрахад угаасаа л хамтран гэхдээ одоо яг тэгэх ёстой, ингэх ёстой гэж бодсон тийм зоригтой ч юм уу. Одоогор бол байхгүй. Яг бит хоёрын тоглолт нөгөө төрөжл болсон шүү дээ. Тэрийгээ бас одоо ингээд мэдээж өөр улс сурж амьдардаг залуустаа бас хүрэх тэр түүр гэдэг юм бол үлдсэн байж гин. Тэгэл бусдаар бол нэг яг одоогор бол бодсон юм байхгүй. Одоо ямар ч гэсэн би өөрийнхөө хоббийн бас цомог монгоогоос дуусгах хэрэгтэй л тийм. Ман чи ингээд нэг тооцоол ер нь бол ингээд анзаарчлаа бол би чи олон жил дуу хөгжим радиод ажиллаад те одоо энэ подкаст гэж ингээд хийж анх удаа подкаст хийж байгаа юм шүү дээ. Хэдэн мянган подкаст хийжсэн шүү дээ. Тухайн үеиг ингээд бичлэгээр хураагаал авцсан бол бүх л хамтлаг дуучтай ярилцчихсэн. Тэгээд ер нь бол энэ урлаг гэдэг зүйлтэй хүүхэд хасаа их ойрхон байсан. Тэгээд одоо хүртэл ингээд анзаараа байж байгаа. Тэнгүүд чиний энэ уран бүтээл хандж байгаа хандлагууд ч айгүй юм хурдан байна. Одоо ингээд гялс дуу гаргаж байна чанартай дээрээс нь ингээ клиптэй тэнгууд эн чинь нэгдүгээрт санхүү нэг клип чи хэдэн төгрөгөөр бүтдэг үлээ нэг дуу хэдэн төгрөгөөр бүтдэг болчиход байгаа үлээ хоёрт эн чинь нөгөө energy шүү дээ time management энэ чи юунд яарад байгаа юмд яарад байгаа юм уу эсвэл чамд нэг амар том мотивац аваад байна уу эсвэл шар хороогаад байна уу тэгэл хамгийн том шалтгаан бол манч нөгөө full time rapper гэсэн шүү дээ тэрэлтэй угаасаа унтахтаа л энийг боддог, сэрхтэлнийг боддог, өөр хийх юм байхгүй учраас юу их вэ гэхээр төлөвчмөө хийж байгаа хамгийн том түлхэц. Хоёрт би өөр энд амар хайртай шинэ юм хийх болгондоо урамшдаг байхгүй. Тэгээд дуртай маань хийгээд байна. Би нэг ажил хийж харддаг учраас покерч ингээл покер л тоглоод идэх шиг би яг ингээл яг миний үед энэ покер л байгаа байхгүй. Тэнгууд дээрээс нь одоо хүмүүсүүд асуудаг байхгүй юу? Таны ингээ хамгийн дуртай өөрөө чи хамгийн дуртай дуу юу вэ гэж асуудаг байхгүй юу? Би тань юу гэж хариулдаг вэ гэхээр миний хамгийн сүүлд хийсэн дуу гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд би хамгийн сүүлд хийсэн дуундаа амар дуртай ингээ сонсоод явдаг. Уудлаа. Дараа чи шинэ дуу хийсэн тэрийгээ сонсоод явдаг. Яг юм болохоор би шинэ дуу хийх болгондоо би тэрэндээ дууралж идэг болохоор ерөнхийдөө хизээж тийм тэрийг ажил гэж хардггүй, залхуутай гэж хардггүй учраас тэгэл хийгээл идэг. Тэгээс хор шар бол хизээч байгаагүй. Би ер нь хор шар байх надад шаардлагач байгаагүй дээ тэгэл дуртай болохоор л тэгээ бас угаасаа өөр хийх юм байхгүй. Одоо ингээ бар гэж жоохон өөр бизнесүүд ингээ салаалаад явчихаар багасах юм билүү багасгүй ч гэж магадгүй те. Гэхдээ ямар ч байсан одоохондоо л зогсох тийм юу байхгүй л бодол зогсно гэж бодохгүй л. Гинжин битээр рэгүүд маргалдаж танилцчихсэн. Тэгээд маргалдаж танилцчихсэн хүмүүс бас ингээд дараа нь гой ойлголцоход бас арай амар болчдөг гэсэн баг. Тэр үед бол тэр чинь баг 10 жил юм. 16 онд. Тийм баг. Тийм. Тэр үед гинжин жоохон хигжүүн байсан уу? Жоохон даруун байсан уу? Одоо ер нь хэр чи тэгээд байгаа миний бодлоор миний санаж байгаа тэр 16 жил чи тийм байсан. Тэгээд би чодоо баалцсан гэдэг байхгүй. Чи одоо тийм байсан гэдэг. Тийм. Тийм. Аль нь тийм яам байсан л та тий. Чи яг техник дээр суудсан байжсэн шүү дээ. Тэгээ би ингээ араач алхсан чинь чи яг над руу ингээл нэг юм хилэдлөө нэг хөгжим чанга мангаас та тэгэл хойл аамаа гэж аал ингээл хийчихсэн баг тий.
Гэтэ арайгүй гоё эс шүү. Тий, явж те. Тэгээ яг лаунж клуб одоо тийм хипхоп лаунж клуб нэгдэхгүй юм байна та. Монголд яагаад хипхоп баарнууд байхгүй нэ? Гэрийнхээ нэг том өрөөл орж байгаа юм шиг сайн. Ганц хипхоп баар нээчмээр байна те. Хоёлаа нэг хипхоп баар нээчихөө. Хипхоп баарууд гэхдээ ер нь бол байгаа шүү дээ. Гэхдээ яг нөгөө тэр vibe-ыг өгч чаддаг баар. Харин тий, лаунж клуб. Гэхдээ манчи бол жоохон баар сав нэх сонирхол байдаг юм аа. Аригтарс гэл аригтарсыг дагаал муу зодон зохион гэмт хэрэг гэл янз бүр мэрд учраас жоохон энерги нь жоохон биш юу гэж боддtiin жоохон. Өөр ажиллахад бол стресстэй. Шүний амьдрал амиас л нэг зөгцөхгүй хаа тий. Тийм. Тэгэл хэр шоуд ч нэрд клуб шоуд хоёр болсон дөө. Бэбигээс хойш ер нь бол Бэбигээс ч өмнө ер нь болцсон байсан. Тийм. Ерөнхийдөө жоохон тэрнээс харин жоохон жиг залхацсан байсан юм уу? Тийм. Тэгээд ер нь нэг уухаач ер нь болцсон шнэ чам. Тэгээд ер нь л уухаа болцсон. Ер нь бол beef хипхопын бас нэг хэсэг. Манчин бол одоо мангар болон гаруудад дийс мис хийлгэж исэн. Гинжи ер нь дийс хийлгэж исэн ч юм уу эсвэл beef-д оролцож исэн тийм түүх байгаа. Баггүйсэн сүүлд одоо тэгэл нөгөө Rocket Bay тэр гэдэг юм байна. Тэгээд бас дээрээс нь beef юм уу? Тэр хоёрын хувьд бол нэг жоох beef-лес. Би бол хажуунаас нэг би бол нэг хамаарл үт юм уу? Чи яа тэр богяхта хийсэн дуун дээр Rocket Bay-д үг чулууцсан. Тэрийг бол диск гэхгүй. Тийм, тэнгууд наад нэр чи ярахт бол яг хөө зүгээр бас нэг халамцсан яриад ирчихсэн ярьсан л да. Ерөнхийдөө тэр нөө Rocket Bay Flaro хийж аваад хийсэн дээр намайг жоох авчулсан байсан. Авчуулаагүйсэн ч гэсэн би намайг жингэрнүүд гэдэг үг чи тэгээ. Үгүй. Ямар гудамжинд яагаагүй юунууд King Ming, Trap King Ming гэж яг би бол LA-ийн юунд яад I was smoking you and you I was smoking in Watts жилөө нэг LA-ийн газар мадэр хэлж мэлээ нэг гэдэг одоо санахгүй байна. Тэрийг бол I was baked in Cali юу ч хэлээ нэг тийм хэлтийн. Тэгвэл тэрэн дээр яг намайг тэгж хэлж ийн гэж би бол ойлгосон. Тэгээд тэр бод нэг ерөөхдөө нэг мөр байсан дээ. Би зүрлэл нэг мөр л хийсэн л юм л та. Тэнгууд хүмүүсүүд тэрэн дээр одоо яг тэр одоо юуны тэр бог явах битэрийн хувь зай дээр амир их бичдэг байхгүй. Хотлаа нэг бүтэн DC чадахгүй жижиг хоёрын хооронд ингэж яах нь дээ гэл те. Хаашин бүтэн DC хийх юм бол лаг нэг мөр хийх юм бол мяа гэсэн юм уу. Би бол тэрийг амар гайхаад байдаг. Чи хипхоп дууны онцлог нь өөрөө ер нь бол бүтэн дис хийх ёсгүй шүү дээ. Тэр чинь beef бүр ингээд эхэлсэн үед л юу юм кейс ш. Угаасаа л өгч шулуудж идэв ш. Тэр нь илүү сонсогчдод хипхоп хөгжмийг илүү сонирхолтой болдог. Тэдний үед би ингээд бүтэн дис хийхээсээ би одоо чинь Rocket Bay айгаад байна гэж бодоод байгаа байхгүй намайг. Бүтэн дис хийчих юм бол би бүр амар лаалах болох гэх би айгаад хотлаа нэг юм нэг үг шидэд байна гэж бодоод байгаа байхгүй. Тэр чинь би Rocket Bay дис хийгээд сууж ах надад цаг байхгүй. Тэгээ надад тэрлээс илүү том юм хийх зорилго байна. Тэрийг зорио явж байгаа болохоос ч тэгээл хэнийг нэг харааж хөрөөгөл байж ах надад цаг байхгүй. Ер нь бол намайг хэрвээ мэддэг бол одоо би ингээд 7 оноос гэх юм бол би нэг 18 жил өгүүлэхэд би ер нь хинтээч биефлж байгаагүй. Юниверситис хийж байгаагүй хинч над руу түрүүн асуусан шүү дээ. Хинч над руу дис хийж байгаагүй би ямар ч биф миф ч юм уу эсвэл ямар ч сенсац ч юм уу хар мэдээ шар мэдээ ч юм уу би юун ч ер нь орж байгаагүй. Би ер нь бол айгүй нэр цэвэр хүн байхгүй. Тэрийгээ ч хадгалахыг хүсдэг. Над руу Rocket Bay хийгдсэн байсан учраас би зөвөрч нэг юм хэлсэн. Тэгэхээр би тэр бүтэн 2 минутад зарцуулах надад тийм цагч байхгүй. Одоо манай чи хувьд бол жишээлбэл за G надад дис хийжсэн, CC дис хийжсэн, Rocket Bay дис хийжсэн. Үзэгчд бүгд сонсогчд мэдчихл байгаа. Тэгээ манай энэгээр манай найзууд ч юм уу миний эргэн тойрон таньдаг мэддэг хүмүүс тухайн үед ста чи тэ одоо хэцүү байна уу ч гэх юм. Чамд хэцүү байна уу гүү штэ. Би гоё штэ. Юу гэж тэ. Ийм хүмүүс намайг тоогоод тэ надад зориулаад үгчээ дис хийж нэгдэг чинь тэ ингээд би бас ямар ч флаш руу нэг хийстэй. Тэг ямар ч байсан окей, ямар ч байсан би нэг жоохон ч гэсэн attention өртцсөн л юм байна. Тэг би чаад хийж бодсон шүү дээ. Чамайг бол хамгийн амар гэж бодсон шүү дээ. Ер нь дис хийгээд тэгсмэрлээ дисч байгаа юмсаа клипэн дээр тоглолцсон байж дээ. Тэрэн дээр манчнаар нэг юм тэгэхэд флашийн тэр нөгөө төрсэн шоу дээр тоглосон шүү дээ. Тэрийг айгүй олон хүмүүс сууд тэд нэр амар сайн найз тоххой. Чи бодоод үзтээ ингээд өөрсдөнд нь ингээд хандаад хатуу үг хэлсэн байхад тэд нар яагаад тоглосон гэж манай найзд хэрэгтэй. Тэр чинь бүгдийг гарч ирэх гээд ингээд өөрсдөө бол ингээд гараад ирсэн байсан. Тэнгүү тэр үед өөрсдийнх нь нэр хүнд сэвтэй ч ихсэн брого ямар ч байсан иш наадрыг энэ хэрэгтэй юм бол те окей.
Тэгээ өөртөө бүр тэр гэлэг бэндээ тоглоод. Тэр чинь family support байхгүй. Тий. Тэгээд тэр ер нь бол Imagine хуучны дуунууд дээр флашийнхан бол тахилтынх нь гайдыг зохиох ч юм уу те. Эсвэл агш наад хувцаа битэн шээ. Нам алгаа чинь энэ дээр те хэдүүл ингээд ч юм уу те. Чи тоглолтоо жоох ингээ маркетинг нэг тим маягаар тэгж явж исэн болохоор Imagine бол флашийнхандаа жинхэнэ 90 хүмүүс тэгээд тэр нь бол төрсэн шоу дээр тоглолтог яг тэн дээр харагддаг л гэж боддоо ш. Тэгээд ер нь бол найзуудтай маань ч юм бол амар баярлж авт юм уу. Тэг багын найз. Ер нь тэгэл бас беби мебэтэй ч мэж гайг ш ер нь. Сүүл харин тэр нэг Дон Торитотой биф жахтаа бас гинжи банда минь болцсон явж исэн ш. Тэр зэгтээ зүгээр уурын юм болсон бохоо. Тэ архитэ юу. Shut up baby. Shut up baby. Харт Love you man. Миний хувьд одоо ингээд хамгийн утгагүй асуулт чи яг ямар дундартаа вэ гэдэг асуулт шүү дээ. Яад юу гэсэн үг би ямар үедээ ямар ч дундартаа байж болно шүү дээ. Би ингээд эмерц үедээ миний дууны дарааллыг асуух гэж байгаа бол ямар эмошн дээр байхдаа ямар плейлистийг асууж байна гэж зөрүүлж асуумаар санагддаг байхгүй тий. Би ингээд гэр бүлэрээ family vibe-та байвал өөр, найзуудтайгаа хориулаа гангстер дээр тавьсан байвал өөр тий. Плейлистүүд чи өөр болно шүү дээ. Бачи харин ингээд нэг нэвтрүүлгээр орж явахад надаас асуудаг хамгийн жоохон дургуй юм асуулт болохоор гадаадаас сонсдог рэпер чи хин бэ гэж асуухаар надад амар ядаргаад санагдав. Юу яриад байгаа шүү дээ. Tupac гэх юм ааш. Би нөгөө Ice Cube гээ рэперийн тэрийг сонсдог гэх юм ааш. Надад тэр жоохон сонио асуулт санагдав. Яг гоо юу гэж хариулдаг вэ гэхээр тэгэл тухайн үед одоо ямар дуу гоё хийдвэл чинь тэр нь надад таалагдвал тэрийг сонсдог. Яг хин нэгэн энэ Snoop Dogg гоё шүү гэж би Snoop Dogg-ыг сонсдог ч юм уу те. Тим артист байхгүй л гэж хэлдэг л те. Гэтэ ер нь нэг хэнийг сонсдог вэ гэдэг юу надад тийм нэг бас зөв зохистой асуулт биш юм шиг надад санагддаг. Амар утгагүй асуулт шүү дээ бас те. Тийм. Ямар үед ямар дуу сонсох уу гэдгээсээ шалтгаалж шүү дээ. Тийм тэгэл. Яг зүгээр яг хэнийг шүтдэг ч юм уу те. Чам тийм айдол байгаа юу гэдэг ч юм уу те. Хинээс хин шиг болох юмсан гэж боддог вэ гэдэг ч юм уу те. Тэгж асуувал бас надад би бодчоод энэ надад амар их нөлөөсөн рэпер гэдэг ч юм уу хариулж болох бах. Хэнийг сонсдог вэ гэх юм бол амар сонирхол болч тийм санагдаж байна. Яагаад гэвэл би тэр айдлыг одоо сонсдог байхгүй жишээ нь те. Тийм учраас би тэрийгээ шууд хэлэх боломжгүй байхгүйсэн. Одоо тэгээд заримдаа чи ингээд сонсогчтойгоо комментуудтай хэрэлдээд байгаа юм шиг санагддаг байхгүй. Sorry bro. Шууд хэлчихээ. Шууд хэлчихээ. Хэлцээр авах болно. Тэнгүүт ингээд манчин бол яг за хайчхан дээр хайчихгүй дээ гэж боддог үе байдаг. А заримдаа болохоор окей энийг бол өстой хэлэхгүй бол угаасаа арай л тэг эн чи хэлжиж бас нөгөө хүмүүс нь бодох ч юм уу те. Тэгэхээр ер нь бол одоо энэ юунуудыг нийгмийн reaction нийгмийн тэр чиг комментууд шүү дээ те. Тэр комментууд хэр чиний сэтгэл зүйд нөлөөлж чинь чиний тэр өдрийг нурааддаг комментууд байдаг уу? Зөндөө байгаа. Тэгэнгүүт хүмүүсэд ихэнх нь одоо зарим дуучид болохоор би ерөөс коммент уншдаггүй гэдэг байхгүй юу? Коммент уншиж явах хэрэгтэй. Энэ хүмүүсэд бас юу гэж бодож байгааг харах хэрэгтэй. Тэгээд би бол тэгээ хаяада ихэнх тэр чи өдөр болгоны юмнуудаас би бүгднөө бичих гэж байгаа биш шүү дээ. Хаяада бүр нэг дүрс идэх байхгүй. Тэгээд тэрний зориул бичдэг. Гэтэ тэрний зориул бичиж байгаа гэсэн тэр чинь зөвхөн тэр хүн танд байгаа биш байхгүй юу? Дараа тэгж бас айдлан бодож бичих байгаа хүмүүсүүд миний тэрийг уншаад бас ойлголт аваад бичих болгох юм болов те. Би чамд гэж хэлж байгаа боловч нийтэд нь ерөнхийдөө хэлж байгаа байхгүй юу? Тэгээд тэр чинь дахиад өөр бусад уншиж байгаа хүмүүсүүд бас хандж байгаа. Тэгээ ер нь бол миний бичсэн юмнууд бол угаасаа яг хүмүүсийг ойлгочихосоо гэж бодсон юм аа бичсэн байт юм дөө. Тэгэд тодорхой хэмжээний одоо энэ комментууд ч бас зарим нь чамайг засгаж байгаа, чиний алдааг засгаж байгаа ч байж болно. Зарим нь бол зүгээр яг доромжил шиг байдаг шүү дээ. Миний алдааг засгаж байгаа юм бичсэн байвал би шууд тэрэн дээр ингэдэг. Яг үнэхээр би уншаад нэрээ тэгсэн байх шүү гэж бодоод би тэр коммент амар респект хийдэг байхгүй юу. Би доор нь ямар нэг юм бичиж байгаа бол тэр зүгээр л миний бүр амар уурыг хүргэсэн коммент гэсэн үг гэсэн. Тэгээ манчин сая энэ подкаст хийхээс өмнө 3 сар нийгмийн сэтгэл зүйн судалгаа явуулсан. Сайн дуурайхны багтаа би ч өөрөө энэ чиглэлээр магистр хамгаалсан байхгүй. Тэгээд
энэ дээр юу харагдсан бэ гэхээр одоо ингээд сошиал биш үү? Дууч бай, контентч бай, юуч бай тэнд зүгээр ингээд дараа гэдэг хүмүүс байгаа байхгүй юу? Нэг юм юуч байсан сөргөөр хүлээж авдаг хүн байдаг шүү дээ. Ягаад тэр хүн сөргөөр хүлээж авч байгаа гэхээр тэр хүний бүх юм нь бүтлгүүтсэн байгаа байхгүй юу? Машиныхын дугуйг хагарцсан, машин бензингүй. Дээрээс нь ажилласаа уржигдаар халагдсан. Ерхий өнөөдөр юм би. Тий, яг ингээд маш олон асуудлууд тэр хүнд байгаа тий. Тэгэнгүүт тэр хүн ингээд сөрөг энергит болцсон мэдэн шүү дээ. Заримдаа найзууд тийм болцсон л байдаг шүү дээ. Ингээд юу ч ярьсан. Наач бүтггүй яастаа. Нэг тийм хүмүүс амар олон байгаад тэр нь ямар нэгэн хүн рүү одоо ингэдэг шүү дээ. Тэрийг бүр яг ингээд энгийнээр тайлбарлахад хүн ажил дээр амар ууралж ирснээ эхнэр лугаа ч юм уу дүүрөөгөө ч юм уу ингээд хин нэгэнд тэр ураа гарах гэдэг шүү дээ. Тэ энерги дамжуулж байгаа юм зүйл юм билээ л. Тим стресстэй хүмүүс Монголд асуудалтай хүмүүс олон байгаа болохоор тэрийг ямар ч хамаагүй контентын доор альваа зүйлийн сайхныг нь харж болно, мухаг нь чарж болно шүү дээ. Тэнгүү зүгээр ингээд хин ч юу ч хийсэн. Заавал тэн дээр ингэж нэг сөрөг, скол өөрийгөө ухаантайг батлах гэсэн сэтгэл зүйн хэрэгцээнүүд байна шүү дээ. Тим зүйлүүд аягүй их яваад байгаа юм шиг санагдсан. Яагаад тэр зөвхөн хипхоп хөгжмөөр биш янз янзын контентууд дээр хүртэл нөгөө хүмүүс явж л байдаг байхгүй. Гэхдээ битгий үзэлтэй тэр чинь ингээд биднэрт маш их өөр үзэх юмнээ хүн болгон өөрөө өөртөө бродкастинг хийх эрхтэй нийгэм бид нар амьдарч байгаа шүү дээ. Хүссэн чаналаа сонгох, хүссэн контентаа сонгох. Тэнгүүд нэг контентыг сонгож авч үзснээ доор нь мангар орторт юм бичээл стресстэй л те. Яг тэгэнгүүт маний ч хувьд одоо тэр сөрөг комментууд дээр бол би нэг уурлах намайг харааж байгаа ч юм те. Угаасаа тэгэл хараажлаадаг. Тэр бол надад бол нэг тийм минатдаг байхгүй юу. Зөнгөд яг миний ууралдаг хамгийн их ууралдаг юм бол ямар нэг юм хулгай гэж боддог тэр комментууд дээр одоо сүүлд миний хамгийн амар уурсан коммент бол тэр богих битэр хувь зай гэдэг дуунын дээр тэгээ бичсэн байхгүй юу. Энэ дахилт нь юуны дахилт вүлээ гэж бичсэн байхгүй юу. Тэрнээр би миний шууд уурж байгаа. Би тэрнээр бичсэн доор нь дахилт нь хувь зай гэдэг дууны дахилт гэж би бичсэн байхгүй юу. Зүгээр юу гэж байгаа юм бэ те. Зүгээр тэр дахилт нь таалагдлаа шүү дээ тэр хүнд те. Таалагдсанаа зүгээр нэг гадаадын нэг дуу байдаг ч юм уу гэж заавал бодож байгаа байхгүй юу. Тэсэн зүгээр л миний зохиосон дахилт шүү дээ. Тин чи ямар ч дөөрөм юм байхгүй те. Тэнгуул доор нь энэ дахилт нь юуны дахилт вүлээ гэж толгоонд нь байхгүй байгаа дах төртөл энэ ямар нэгэн өөр дууны Америк дууны дахилт байгаа гэж дотроо бодож байгаа тэр бодол амар өвдөлттэй байгаа шүү дээ. Бүр нэг тийм хулгайч сэтгэл. Заавал нэг Монгол дуучин бол нэг гадаадын дууг шаацсан л гэдэг гэсэн тийм ойлголттой байгаад нь миний амар уурдаг байхгүй. Яа зүгээр бид нар өөрсдөө юм сэтгсэн бийж болдгоо юм те. Тэр нь миний яг тиймэрхүү хандлагатай комментуудад миний уур илүү үрдэн. Тэгэхээр энэ гинжи худлаа писта, энэ писта, ийм писта, тийм писта гэж бисэн юмд бол би тоодогч юм дөө. Тэгээ бас одоо монгол хүмүүсийн хоорондын харилцааг ярихад хүмүүс ингээд сонин байж боломгүй юмнуудыг айгүйх юм түгээмэл хэрэглээ. Уулзангуудаа чи ямар амар таргалцсан. Чи өстө турцсан байна. Яа тэр хүний эн чин амар бүдүүлэг үйлдэл шүү дээ. Яриа өөр ярих сэдв байхгүй юм. Уулзангуудаа хамгийн түрүүнд чи өстө таргалчаа юу да, турчаа юу да, борлчаа юу да. Гол гоё арай өөр юм яриа л та тий. Одоо Америк залуучууд, Европ залуучууд яадаг лээ уулз тэр баг тэгцэн гэдэг амар энгийн юм ярьдаг. Би бинийг ерөөсөө нөгөө юу нь халтахгүй нөгөө тэр багийн тэр тамирчин гимтсэн тэгээд яасан танаа багч яаж юм те ингээ нэг юм тиймэрхүү юм ярьсараа бол дуусчихдээ ш тэр өдрийн амьдрал эсвэл зүгээр хоёр автобусны буудлын дээр юм ярих юу байх юм бол цаг агаар ярьчихдээ ш хөнгөө цаг агаар яриад за ийм байна тийм байна тэгэхгүй тэд юу гоё болсон байна гэж магтаахгүй яаж л дотроо чи турсан байна гэж бодож байгаа бро нэр гоё болсон гэж турж мараад гэдэг ч юм уу те эсвэл яаж турсан асуумаар бол бро энэ яаж турсан мань турмаар байна гоё санаа оноо байна уу гэдэг ч юм тэгдэг над руу хамгийн их бичдэг хамгийн уур коммент юу гэж яаж турсан бэ яаж турсан бэ гэж үгс үг нэ яаж турсныг асуумаар бол та яаж турсан бэ гоё зөвлөгөө байгаа юу та нэг өдөр рил хийж болох уу тэр талаараа гэдэг ч юм уу те юу эргэлдэг вэ гэдэг ч юм уу те тэр ч сохгүй яаж турсан бэ гэж зүгээр надад нэг хүүхэд бичсэн баг яаж турсан бэ гэж үгс үг те уур өгмөр юм шиг те дарамжилч те тэгээ зүгээр ингээд бид нар энэ юуг болчмаар юм бэлээ хүний шууд гадаад дүр төрх рүү орохоо болох хэрэгтэй шууд ингээд уулзаад ямар амар таргалцсан ямар амар турцсан энэ минь ч амар бүдүүлэг шүү айгу ядарцсан харагдаж байна наад хайдуулаа болох хэрэгтэй шүү манайхаа ер нь нийгмийн харилцаанд бид нар ер нь царай алдсан гэдэг ч юм уу те бид нар ярьж сураагүй юм билээ монголчууд ерөөсөө нөгөө яриаг
зөв эвтэхийг эхлүүлээд эвтэхийн салдахгүйгээр заавал тэр хүнд нэг юм өдөржингөө бодогдох үг хэлж явж яах гэдэг тийм. Тэр чинь ингээл бас бид нар чи бөөнөрөө нэг хотод амьдарч байгаа. Энэ хотод яг адилхан асуудалтай байгаа. Тэнгүүд манайс бинийхээ тэр гадаад дүр төрх. Yeah bro, much respect. Манайс яаж туурсныг асуугаагүй мөлөө. Чи өөр надаас ойр таарлцсан яг танил хүмүүс найзуудаас тэрийг асуугаагүй цоор ганц хүн боллоо шүү бро гэж. Манай энийг амар бүдүүлэг зүйл гэж боддог. Тэгэхээр хүн турж л байдаг, таргалж л байдаг. Манай тэрийг битээ асууд. Нэг гай лифтэнд ингээ таньдаг бас нэг хөгжимтэй холбоотой гай ингээ лифтэнд суудсан ингээл өө сайн байна уу маа нөхчл ингээл нөө лифт өөлөөл үжсэн чинь бро яас торчоо тэр надтай энэ яочтой одоо яас их гэдэг хар тайм хэрэгэлсэн гэх гэдэг юм аашин тэ нэг юм ингээд миний хариултыг бүр хүлээж мүлээгээл нэг тэдэрт яг тийм хүмүүсүүдэд миний зүгээр бас сүлээ жоох уур үрээд гинжи ер нь одоо амьдралын үн цэнийг юу гэж харж мөнгө, хайр одоо их шударгаа шүү. Мөнгө, хайр, хүндлэл тэгээд хамгийн бас нэг яригддгүй нэг юм байдаг. Тэр нь хүсэл зорилгоо биелүүлэх. Дараа нь бол одоо яг англихан бол мэдэхгүй ямар ч байсан амьдралын үн цэн бол ерөөсөө хайр шүү дээ. Би бинээ хайрладаг гоё байхыг хүсдэг. Тэгээд мөнгө бол яагаад ч үн цэн биш те. Мөнгө бол зүгээр хэрэглээ. Гэхдээ мөнгө хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Мөнгөгүй бол одоогийн нийгэмд бол амьдрах гоё амьдрахад хэцүү те. Бараг бодлоонд хайрлахад хэцүү болчихж байгаа байхгүй. Гэхдээ хизээч үн цэн бол биш. Хүссэн зүйлээ биелүүлэхийг гэж бодож байна. Тэр хүний одоо бас амьдарч байгаагийн Занснаа хийх те. Тийм. Амьдарч байгаагийн одоо тэр хүний амьдрахын одоо утга учир нь хүссэн зорилготой хүссэн биелүүлэх. Хүсэл зорилгогүй болсон хүн бол тэгээд ер нь бол бас яг амьдарч байгаа гэхээс илүү зүгээр л амьсгалж байгаа юм бохгүй тий. Тийм. Ер нь хүсэл зорилготой байна гэдэг чинь тэр хүн ер нь амьдрах гол шалтгаан болох хэрэгтэй. Тэгмээд тэр хүсэл зорилго дотор нөгөө хайр нь бийж болно шүү дээ. Гоё хайрлцах, бусдыгаа хайрлах, өөрөө гоё хайрлагдах гэдэг хүсэл зорилготой хүн тэгээ амьдарч иж болно шүү дээ. Тийм учраас ер нь хүсэл зорилго гэдэг бол ерөнхийдөө хүн амьдарч байгааг нь сануулгах хамгийн том тийм зүйл баг та. Мөн ч бол би ч зөвхөн биш хөө. Ер нь бол залуучууд чамаас юм капиталист тийм мөнгөтэй байх хэрэгтэй. Мөнгө те мөнгө бол чухал шүү гэдэг нэг тийм мессежүүдийг аваад идэв штэ. Чи мөнгөний талаар жаа яаш. Ерөнхийдөө одоо чинь дуун дээр намаа ингээл нэг бодлаа мөнгө төгрөгийг чи хоёр төрлөөр дуулж болж байгаа байхгүй. Нэг нь мөнгөтэй гэж өнгөрч дуулах. Нэг нь мөнгө олцгой гэж дуулах. Би болохоор мөнгө олцгой гэж дуулдаг байхгүй. Яг бол би өөрөө тийм амар баян хүн биш. Би яг миний дундыг сонсох юм бол хөдөлмөрлөлийн 5-20 төгрөг өдөр шингүү гүн хаасл хийцгээе, зүтгэцгээе, өглөө босоод мөнгө бодогддаг, мөнгөний төлөө ингэдэг тэгдэг гэж би дуулдаг болохоос ш би мөнгөөр тэгдэг, би мөнгөөр хаус ярддаг, миний машин тийм гэж би эзэж дуулж байгаа. Тийм учраас хүмүүсд болохоор намайг тэгж дуулдаг гэж боддог байхгүй. Би эсрэгээр мөнгө олцгоё гэж дуулдаг. Тэгээд яг яагаад би тэр дууг тийм дууг байнга хийдэг вэ гэхээр нэгт би өөрөө тэрийг хүсдэг яг тэр миний бас одоо мөнгө олох мотивац болж байгаа. Хоёрт би намайг сонсож байгаа тэр дүүнер ч юм уу сонсогч нар тэрийг сонсоод надаас урам аваад бас зүтгээсээ бити залхуураасаа зүтгэдэг байгаас мөнгөний төлөө нэрэл 5-20 мянган төлөө зүтгийгээд залхуураа суужсэн хүн маргааш яжир машинтаа гараад халтуур хийд юм уу те таксинд явд юм хамаагүй ямар ч байсан нэг мөнгө олохын төлөө зүтгээсээ гэдэг тэр мессеж би өгөх гэж би тэр дуу хийдэг болохоос ш би тэднэрт өнгөрөх гэж хийж дуу гэж байгаа. Тэгээ амбарт би өнгөрч исэн дөө баг хийж байгааг. Гэхдээ яагаад өнгөрч болохгүй юм? Ер нь манай талаар ярмаар байна л да. Одоо бид нар би одоо ингээд нэг ийм юу яваад байгаа байхгүй. Өстой гой машинаар одоо баг яад нэ те. Худлаа үнэтэй машин унсан, худлаа ингэсэн тэгсэн гэдэг. Миний яг зүгээр нөө сонсдог дуунууд гой хувц өмсөд гой машин унаад яагаад явж болохгүй юм? Миний яг нөгөө сонсдог дуунууд бүгд тийм өнгөрдөг дуунууд. Гадаад тийм. Би тийм хөгжмөр хүмүүжсэн байхгүй. Гэхдээ би тэрийг ерөөхдөө Монгол руу нарай жоох адапт хийгээд хөрвүүлж ин гэсэн үг байхгүй. Яаж вэ гэхээр өнгөрөх биш тэрийг нь олцгой гэдэг. Одоо монголчууд арай ойлгох Монгол руу орчуулж ин гэсэн үг шүү ерөөхдөө тий. Тэнгууд яг би яагаад тэгж бодсон бэ гэхээр
чи би Холливуудад рэпер байсан бол би өнгөрч байгаа адилхан. Тэгээд тэдэртэй адилхан алцаад план буудаг гэдэг гэ тэ. Тэгж өнгөрч явах байсан. Яг үнэхээр тэр баян хүмүүсийн дунд байгаа бол. Энэ Монголын нийгэм ямар байгаа лээ те. Ийм байхад би энэ хүмүүсэд би өнгөрөөд яах юм бэ гэж би боддог байхгүй. Би наад яриаг чи бас сонсч байсан нэг нэвтрүүлгээс би тэн дээр асуулт асуумаар санагдчихсан байхгүй. Би ингээд энэ бол бид нар ингээд подкаст ч юм уу сонсож байгаа асуулт асуудаг шүү дээ те. Дотроо үгүй яагаад гэд те. Тэнгүүд одоо боломж олцсон юм чи асууж. Үгүй бид нэр 100% манай хоёр санал нийлэх алгүй шүү дээ. Тэгэхээр ингээд те. Мань ингээ бацаан бахта манай байрны золоо гэдэг ах байсан аахгүй. Амар гой хувцалтай. Пүүзэн ингээ дандаа тухайн үед чинь пүүз амар ядс те. Амар ориг пүүз өмсдөг, сагс амар тоглодог өндөр царайлаг ах байсан аахгүй. Тэ ингээ гой дугуун ингээ ямдаа амар арчаатай тэр манай мачин 100 айл ахгүй. 100 айлын баг бүх охтууд тэр золоо гэдэг ахын араас ингээ өгдөг гэсэн. Тэгээ мачин тэндээс ямар инспайр авч ирсэн бэ гэхээр fuck тэ ороо пүүз аваа. Окей би миний ингээ подолк ингэсэн байвал ороод мачин ингээ зүгээр 6-7 настайгаас ингээ хуцаа өөрөө угаад гэсэн. Тэгээд яа тэр золоохаас урмаа гэдэг шиг биднэрт ингээ дандаа рол модельүүд ингээ байр болгонд ч юм уу сургууль болгонд байдаг гэсэн. Тэр ах нар чинь гой маш тий гой пүүз гой дугуун өндөг гэсэн бол том болоод гой охтуудыг дагуулж байгаа л тий гой машин унаад машинаа гадаа байрны орцны гадаа угаацсан тий тэгээл ингээл эднэр чинь ингээд тэр ах нар нүдэн дээр мөнгөтэй болоо те. Эднэр чинь биднэрт амар урам зориг өгдөг өстэй. Тэгээд гинжин гой хувцалсан те Бобо Жошуа ингээд гой хувцалсан явж ивэл эн чинь бас ингээд те хуурай дүүнэртэй ч юм уу гэд биднийг хардаг залуучуудад ингээд урам өгөөд oh fuck одоо энэ дэр ийм өмсөх юм байна те. Гой тийм биш авцсан биш таас те. Би одоо хэвээр ажиллаа тэгж хийж байгаад яг энэ машиныг авнаа гэд ингээд яг бидний хөдөлгөгч хүч болох ёстой болохоос биш автобусны буудлын дээр ингээл зогсож байгаа хүмүүсийн өрөвдөөд байна гэдэг чинь яа тэр золоо ахыг чинь өгж байгаа инспирашныг би бас өгж байгаа л да. Ерөнхийдөө ингээд миний хувцал ч юм уу те swag mag ч юм уу ингээд дуулж байгаа тэр дуу мó клип энэ тэр гарч байгаа хүүхэн машин тэр гэдэг юмар тэр надаас яг тэр авч байгаа юм бол бас давхар авч байгаа. Тэр автобусны буудлын гэдэг яриа болохоор ерөнхийдөө зүгээр нэг юм Африкийн бас нэг юм калчер гэдэг юм аа нэг юм Найжир улсд илүү бүх мөнгө одоо бүх юмараа үр зээл тавиад тэнгуүтэй нэг ядуусын нэг Африкийн хороолж штэ тэр дундуур ингээд юм ногоо могоо улаан ягаа магаа ингээд гончтой ингээд явж идэг юм харууд байдаг. Тэдрийг харсан тэр бол тийм харагдчихсэн тийм. Одоо би энэ ч тийм мунаа янз бүрийн гангараад явж байгаа юм бол тэр шиг санагдах гэдэг байхгүй. Ямар нийгэмд амьдарч байгаа вэ? Ямар газар байгаа вэ? Тэд дээр би тэгж флекс гэх юм бол нөгөө яг жинхэнэ тийм үн цэнэгүй тийм нэг 2 он тийм хуурамч флекс надаа санагдаад байдаг байхгүй. Үнэхээр бидний амьдрал гоё байсан бол хамаа тэ ингээл иргэн тойрон бүгд гоё амьдралтай байсан бол би бас юу аа ингээл эмдээ өргүүл ам боонж мөц юу ам бро ингэж гоё баймаар байна. Гэтэ ингээл өнөөдөр нэг хүүхд ингээл гоё ганц маруулж идэх гэж чадахгүй байж хахад би тэрний хажууд нэг юм ингэсэн байх юм бол надаа зүгээр би өөрөө жоох нэг санаа зовоо feeling hurt болоод тэгэхээр тэр миний бас нэг хувь хүний бас тийм юу зан чанар байж магадгүй л дээ бас мань чамд энэ үзлийг зүгээр санал болгоод үлдээч. Тэр нь болохоор харин ч Монголд залуучууд бүр өнгөрөө болох хэрэгтэй. Ялангуяа манайс шиг ийм оронд бол бүр өнгөрөө болох хэрэгтэй. Бүр гоё машинтай залуучууд бүр гоё ханган бид нар чи ингээд Гуччигийн хослол өмсөд явах юм бол хүмүүс чамайг ингээд муухай хардггүй байх хэрэгтэй. Тэгээд бид нар тэр хувцсыг өмсөх эрхтэй байх хэрэгтэй. Тэгээд бид нар Монголд тийм саагүй өнгөрөө тийм байжж ирчүүд ажлыг бүр ингээд явуулаад өөртөө итгэл нь бүр ингээд сайжраад дүүнрийгээ дагуулад дүүнэрмжтэй тэндээс урам зориг аваад окей алах юм байна болох юм байна бүтэх юм байна. Тэгэхгүй бидрийг энэ том гүрнүүд жоохон ингээд хомболд болгоцсон те ингээд нэг юу яд нь штэ атманууд наах цан чи ингэх гэдэг наатаха жоохон дар гэдэг шиг те бидрийг юм даруухан ингэж ч болохгүй тэгч ч болохгүй гэдэг хэл хязгааруудыг тавиад өгсөн юм шиг
байж магадгүй. Тийм учраас менежмент бодлоор бол Монгол залуучууд бүр сааг хэрэгтэй. Бүр саагна гэдэг нь өнгөрөө галзуураад байна гэсэн үг биш. Бүр улам гоё уцлах хэрэгтэй. Улам гоё машин унах хэрэгтэй. Тэр мөрөөдлөө бүр улам гоё биелүүлээ те. Тэр нь энгийн зүйл болчих хэрэгтэй гэж маань бодож байна. Тэгээ маань энэ болоос тийм. Гэтэ маань чиний энэ болохоор миний энэ зан ерөөхдөө миний хувь энэ л явах. Би зүгээр жишээ наад захын жишээ би байрны гадаа хүүхдүүд яаж бод би ер нь ингээд нэг үнтэй марууд ч юм уу те. Энд нийт чаддгүй байхгүй. Яг үнэ. Гайгүй ахгүй нэгт. Ер нь зүгээр энэ жишээлтэй марууд ч гэдэг юм. Гэтэ ерөөхдөө хүүхдийг би ингээд гордоогоо хажууд нь би ингээд тэгээ юм мэдчих чаддгүй байхгүй. За энэ хүүхд горчих байх гэж би тэрнээс аль болох нуудаг ч юм уу те. Яа тэднийг хүнийг би ер нь гордох дурггүй байхгүй. Ер нь энийг гордох хой хүмүүжлээ нөө. Тийм учраас ерөөхдөө хүнд ингээд тэр хүн амар муухай санагдаж штэ те. Яа би нэрийн Кимсан гэдэг ингээд нэг горддог ч юм те. Би тэр мэдрэмжийг тэр хүнд ер нь ялгаа хүнд өгөхийг хүсдэггүй ер нь зөвхөн хүүхдтэй ч биш. Тийм учраас ерөөхдөө би за ер нь Монголын нийгэм ийм хэцүү байхад би энэ ч тэднэрт флекстэй хэрэггүй юм байна. Би одоо ч элейд очих юм бол би бас тэдэртэй адилхан нөгөө харууд гангаа харууд марууд аж би ялгаагүй л явж чадна. Гэхдээ Монголд би яг монголчуудад тэгэх надад нэг шаардлага байхгүй санагдаад байна. Окей. Тэгээ бас энэ яг 100% зүг биш л дээ. Угаасаа зүг байх алгүй шүү. Миний чирээ зүг байх алгүй, чиний чирээ зүг байх алгүй. Манай ер нь бол нэр подкастыг одоо ингээд подкаст үзэж байгаа болон подкаст хийдэг хүмүүс мэдээж үзэж байгаа хөө. Тэгээд хэлэхэд би ч нөгөө энэ хөтөлбөрийн салбарт хамгийн олон жил бас явсан хөтлөгч нарын нэг шүү дээ. Жошуа Live 104-өөс ахвал одоо 20 орчим жил энэ салбарт явлаа. Тэгээд зөвлөгөө өгөхөд манайхаа энэ подкастыг манайс ерөөсөө наваа ингэж байгаа байхгүй. Чи зочноо яриулахгүй юм гэж байгаа шүү дээ. Энэ чинь ярилцлагын нэвтрүүлэг биш шүү дээ манайхаа. Энийг жоохон ялгаж салгаж байл. Би 90% ч ярьж магадгүй. 50% ч ярьж магадгүй. Энийг ерөөсөө зочин маа надаас асуулт асуугаад ингээд зүгээр л ямар нэгэн сэдвийн талаар л ярилцах чинь подкастлоос шин ток шоу ч юм уу ярилцлагын нэвтрүүлэг манайхаа биш шүү. Тэгэхээр тийм комент дахиж бичгээ боль. Тэгээд би хүсэх юм бол 90 минут 90% нь ярьж магадгүй шүү. Тэгээд энэ бол одоо подкастыг яг энэ подкаст талаас нь л хийж бодож байгаа ш. Тэгээд заавал миний яриа зүг байх алгүй. Заавал манай зочны яриа зүг байх алгүй. Манайс зүгээр л мангар олон өөр өнцгүүдийн нэг өнцгүүдийг л хаалцж байгаа ш. Тэгээ бас дээрээс нөгөө юу л та. Яг санийхаа юг хальт үргэлжлүүлэхэд нөгөө энэ зүгээр бас алтаасаа би бол юм байгаагүй. Бас нөгөө жоохон ингээд нас явсан чинь бас нөгөө за жоохон илүү тийм сериосныгаар хэлэхэд нөгөө амьдралын мөн чанар занаар гэлтэгдэж шүү дээ. Тиймэрхүү юмнууд ингээ жоохон боддог, үздэг, хардаг юмнууд нь үзэх үзэл нь жоохон өөрчлөгдөд ирсэн чинь ерөнхийдөө нөгөө материалистик гэдэг юм маань багассан бохоо. Одоо энэ dreadlock бол би бүр энэ dreadlock би гоё харагдах гэж энэ dreadlock хийлгээгүй бохоо. Энэ dreadlock би хийлгэснээс хойш яг тийм бас. Би энэ dreadlockтэй босноос хойш би бүр ингээд ерөнхийдөө яг материалистик үзлийн эсрэг жоохон болж гисэн юм. Ер нь брэнд гэдэг юм одоо тэргээ би тэр half to flex гэдэг дуун дээр ч гэсэн хэлсэн шүү дээ. Half to flex гэдэг нэртэй дуу мөртлөө би чим 2 орн хулахгүй ч юмсж байгаа чи зүгээр цагаан бодол өмсч чамд илүү зохино гэдэг чинь ер нь бол ингийн санал хэлж байгаа. Тэн дээр бол санал хэлж байгаа. Тийм тэгээ ерөнхийдөө материалистик юм маань чинь жоохон дургу болж эхлээд тэгээ анзаараад би сүүл рүү бараг жоохон зүрт мөл зүөх гэж болж эхэлсэн дээ. Яг энэ бол тэгтээ зүг гэсэн үг биш. Тэгтээ би өөрөө жоохон дараахан болж гисэн энэ юм чинь нэг чухал биш юм байна. Тэр юм чинь илүү чухал юм байна гэдэг юм жоохон ойлгож эхэлсэн ч юм уу тийм. J Cole Eminem энэ ч юм бас тийм. J Cole type руу орж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгтээ би J Cole шиг дуу хийхгүй л дээ. Угаагүй зүгээр нөгөө mindset ярьж байгаа шүү дээ тийм. Mindset ярьж байгаа. Тийм. Ер нь тийм. J Cole бас миний бодлоор dreadlock нь ургасан ч ер нь жоохон Bob Marley type руу орсон гэж боддог байхгүй ярьж байгаа үзэж байгаа. Гэтэ чи ерөөсөө hate хийдгүй үстэй ингээд гой машин унаад гүү Gucci Louis өмсөд явж байгаа. Миний ерөн тойрны бүгд л тийм шүү дээ. Зүгээр үстэй, cool үстэй тийм. No fucking judgment үстэй тийм. Бид нэр өнөөдөр гинжинтэй нийгмийн сэтгэл зүй, стресс, хотын амьдрал, аялал гэл хөгжим бүгдийг нь хамж ярьлаа. Манай өнөөдрийн дугаарт та бүхэн энэхүү бичлэгийг, энэхүү подкастыг дуустал нь сонсож байгаа бидэртэй хамтдаа байсан. Баярлалаа. Юмаа угаагаад замын төгжрэлд төгжрээд тий орой унтахынхаа өмнө
өглөө босоо шүдэ угаангаа дасгалын ингээ сонсож байгаа бүх хүмүүсийн амьдралыг төсөөлж байна. Бид нэр нэг тал шүү. Нэвтрүүлгийнхаа подкастаа төгсгөл би байнга тэгж хэлдэг. Монгол бүх хүмүүс нэг тал. Тэгээд нэг тим гэсэн үг. Ер нь дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүн нэг тал шүү. Бүгдээрээ ийм нөгөө хиллээр ингэж хязгаарлалцсан өөр газар үссэн учраас өөр хилээр ярьдаг болохоос биш бид бас бүдэнгээс нь улаан өнгөтэй цус гардаг. Бүгдээрээ хайрыг хүсдэг, бүгдээрээ сайхан амьдрахыг хүсдэг. Тэр улсын тэр хүн, энэ улсын хүн биш бүгдээрээ нэг дэлхий дээр амьдарч байгаа хүн учраас би бинээ бүгдээрээ хайрлаж байгаарай. Би бинээ бити гадуурхаж байгаарай. Арьс өнгөөр бити ялгуулж байгаарай гэж л. За ингээд өнөөдөр цаг заваар үргэлжлэн ирсэнд маш их баярлалаа. Thanks man. Зүгээр.